та бүхэндээ Дондогмо подкастынхаа 6 дахь дугаарыг инхүү хүргэж байна. За Дондогмо подкастынхаа өмнөх дугаараар та бүхэндээ дээд оршихуй те бие сэтгэл сүнс энэ гурвын нэгдмэл чанар за хүн төрөлхтний амьдралын зорилго мөн чанар юу байдгийг гих мэтчлэнгээр маш сонирхолтой сэдвүүдийг хүрээнд ярилцсан байгаа. За өнөөдрийн дугаараараа болвол та нартай амлсан ёсороо за түүлийн дээд оршихуй гэдэг зүйлд яаж хүрэх юм бэ те энд хүрэхгүй байснараа бид нар яг юуг алдах юм ч гэдэг юм уу. Энэ талаар сэдвүүдийг хөндөх бөгөөд бид нар яг одоо энэ амьдарч байгаа амьдралаа хэрхэн диваажин болгох тухай шинжлэх ухаанаар туршигдсан, батлагдсан энэ аргын тухай та бүхэндээ хуваалцгаолно. За тэгээд өнөөдрийн подкаста болормоо коуч болон манай хамтран хөтлөгч Бат Эрдэнэтэйгээ хөтлөн явуулах болно. За тэгээд энэ мөчийн мэндийг хүргэе. Та хоёртоо мөн подкастыг сонсогчдоо бас энэ цаг мөчийн мэндийг хүргье. За тэгээд одоо өнөөдрийн энэ подкастын асуултыг бас манай хамтран хөтлөгч Бат Эрдэнэ маань эхлүүлэх байх гэж бодож байна тийм ээ. За баярлалаа. За түрүүний дугаараар бид нар яагаад те биш ээ. Тэр одоо юу вэ гэдэг талаар маш сайн ярилсан те. За энэ дугаараар бол яаж тэгвэл одоо тэр холбогдох вэ? Одоо болормоо коучийн мэдэрсэн түрүүний подкастаар ярьсан зүйлс төрөх. За тэгэхээр яаж гэдэг асуултаас өмнө ер нь яг ямар хэрэгтэй юу те гэдэг талаас нь те. Одоо хүн болгон заавал тэр холбогдохгүйгээр зүгээр л амьдраад тэгэл явж иж болохгүй. Арай тэрний наагурд байхаар арай доогуур байна уу тэгээд энийг бас жоохон ойлгуулвал те. Тийм. Юу алдах вэ те? Тийм. Хүн одоо холбогдохгүйгээр юуг мэдэрхгүй өнгөрөөч. Яа ядраа тийм хүмүүс чинь ингэж байдаг шүү дээ те. Нөгөө нэг одоо ингээл цаг нь болоогүй болохоор тэгдэм юм мэдхгүй ингээл ойр тойрныхон доо ч юм уу за зарим хүмүүст ингээл хилэнгууд чинь те чи ийм сонь ийм судлаал явах вэ наадахыг чи мэдгүй өчнөө гоо ингээл амьдраад болоод ахт чинь тэгээд идэв штэ те тэгэхээр одоо магадгүй энэ дээд оршихуй энэ яг энэ нэг энэ өмнөх подкастны дугаар дээр ярьсан зүйлийг мэдэрхгүйгээр бид нар энэ насны энэ биеийн амьдралыг 80 90 хүрээд ч юм уу өнгөрчвөл одоо бид нар яг яах юм харамсах зүйл байгаа мó гэдэг талаас нь л хоёр дахин айгүй эргэлзээтэй л асуулт байгаа тий. Яг юу алдчих гээд байгаа юу авах юм те яг л нөгөө аим хамгаалах зүм байхгүй тий. За тэр яг маш бодтой асуулт. Тэгэхээр энэ дээр хариулахад нэр нь таны сонголт шүү дээ. Та заавал үнэхээр бүрэн бүтэн байдлаа олж явал тэр гэгэн уршихуутайгаа холбогдоод нэгийг сайхан халаалаа хаалтгүй. Би бас тэгж л бодож байсан. За тэр ухамсарын аялал бясалгал би өмнөх хүүхдүүдээ өдөр тутамдаа хооллож ундлаад өсгөөд энэ хідэн үйлчлүүлэгч нартай олигтойгоо шүүм хөөл бодё тэр чандын аялал хийдэг хүмүүс нь тустай байж. За нэг 50 60 хүрээд овоо нэг цаг завтаа бол тэр энтхэн мэнтэгд очиж суугаад нэг 10 хоног суугаад гайг болчих байл тэгээд. Манай ээж намайг 10 хоногийн бавшнаа бясгал суулгах гал жил болгонд үздэг байснаа. Миний даанч цаг болохгүй те. Тэгээ бэлэн биш байвал өөрөө нээлттэй биш байвал угаасаа түлхээд байдаг. Тэгэхээр цаг нь болох ирэх нэг үе байдаг юм шиг. Миний цаг бол ерөөсөө би бүх зүйлийг оролдоод жоохон ядраад туйлдаад за дээрэс нь яг миний хүүхдүүд нэг жоохон надаас нэг 7 хоног тустай хончих хэмжээтэй болоод ирэнгүү зориг гаргаад би 7 хоног өөр орн руу явчаад ирээ гэд гараа явсан байх нь шүү дээ. Тэгэхээр зарим хүний амьдрал хүн болгон яг зөв нэгэн цагт нэгдэх албагүй тийм ээ. Тэгээ заавал юу нэг ингэх албатай юм уу гэж албагүй шүү дээ. Тэгээ сайхан материалын ертөнцийнхөө юмыг мэдрээл материал 5 мэдрхүүгээрээ сайхан аз жаргалыг амсаал тийм ээ тэгэл энэ насаа өнгөрөхөд яагаад буруутахгүй гэж. Тэглээч гэсэндээ тэгж амьдарч исэн ч таны жинхэнэ мөн чанар чинь тэр ухамсар чинь байж л байгаа мөнхөд байж л байна тийм ээ. За яг хариуцлагын үүднээс үнэхээр зөрөгтэй орж болно гэж хэлмээр байна. Учир нь бидний эргэн тойронд зовсон хүмүүс байгаа. Нийгэмдэр маш их шунал, хэл гахуул, зовлон, тийм ээ ядуурал, туйлдалт ингээд янз бүрийн зүйлсүүд ингээд ажиглагдчихэдэг тийм үү. Үнэхээр та ийм өөрчлөлт хий, нийгэмдээ хувь нэмэр оруулъя, гэр бүлийнхнийхээ гэрлэн болж тэднийг таны гэрэл энерги дээр түшиж босч ирэх боломж олгоё гэх юм бол зоригтойгоор бас сонголт хийвэл их зүгээр гэж хэлмээр байна. Учир нь бид нар ингээл амиа аргацаагаа сайхан амьдарч ивэл болж штэ тийм үстэй тийм ээ. Гэтэл энэ бас заримдаа нийгэмдээ үйлчлэх ухамсарын одоо энэ бол үйлчлэл.
Учир нь та өөрөө гэрэл болох үед буюу жинхэнэ тэр бүрэн бүтэн байдлаа олж аваад цаад мэрэгэн ухаан өөрийн заяамал тэр өгдөл хүч чадал зориг эр беданыг ингээд нээх үед чинь та өөрөө зориг орно. Зориг орчиж байгаа учраас бусдад урам зориг өгнө. Тэгээ өөрөө энэ амьдрал дээр юу бүтээмээр байгаа тэрнийхээ төлөө зоригтой хөдөлмөрлөж эхэлнэ. Тэгээд хөдөлмөрлөөд зориг гаргаад нөгөө нууцхан хүслүүдээ гүйцээгээ те одоо би нэг ном биччих юмсан, би нэг тийшээ нэг тэр хүнтэй уулзчих юмсан, ийм нэг бүтээл гаргачих юмсан, яана чадах болов үгүй болов гэдэг эргэлзээч байхгүй болох байхгүй. Нэг хин угаасаа ойлгомжтой. Зүгээр хэрхэн хизээ хийх вэ гэдэг би аргаа боловсруулж байгаа юм. Тэр нь цаг хугацаа орно. Тэгэхээр бүтээхэд бол миний бодлоор энэ гэгэн оршихуйтайгаа холбогдоход бүтээхэд урагшлахад эргэлзээ байхгүй. Дээрээс нь бичнийч хүчээр дүүрэн байж байдаг. Бүх зурагч нь тодорхой болно. Зүү дээр орж ирнэ, хүмүүсээр дамжиж мэдээлэл орж ирнэ, толгойч нь пүф гэд мэдээлэлүүд орж ирнэ тийм мөн үү? Тэгэхээр бүх юм ингээд ивэ болоод эвлүүлдэг тоглоом нийлж байгаа юм шиг болоод яг л энэний төлөө би төрсөн мэн гэдэг зорилго чинь тодорхой болчихно. Тэгэхээр эргэн тойрны хүмүүстэй та урам зориг өгнө. Дээрээс нь энергиэр одоо ингээд дэмжиж босгож ярина тийм ээ. Тэгээд нэг юм ухамсараа нээсэн гэгэн оршихуйгаа нээсэн хүн 700 тэр доод сэтгэл хөдлөлийн үйлдэлд автчихсан байгаа. Гунаад байгаа, шаналаад байгаа, айгаад байгаа, уурлаад байгаа, элдв юм донтоод өөрийгөө муухан гэж бодоод өөрийгөө хаарлж чадахгүй бүр доод оршихуйдаа доод үйлдэл ингээ гацсан байгаа хүмүүсийг тээж буюу тэднийг өргөж амьдарч амьд байхад тусалж өргөж амьдарч байдаг. Тэгээ та улам илүү хүчтэй болох тусам эргэн тойрны хүмүүс чинь тэрий чинь наадагаад та нэг их зүтрэхгүйгээр зүгээр л хайрлал ингээд байж байгаа сэргээд ирдэг. Тухайлбал би ээж маань жоохон 20 жилийн өмнө 20 хэдэн жилийн өмнө манай аав манаас орсон. Тэгэхээр миний ээж бол амьдралынхаа сайхан хань тэ насныхаа ханыг алдаад асаараа л ууй гошууд автаж яваа тийм ээ. Үнэхээр тэрийг даван туулах үнэхээр хэцүү байгаа. Тэгэхээр сэтгэлээрээ хэдийгээр их хичээдэг сүнслэг ухааны ингээд мэрэгүү ухааныг хайж явдагч байсаж байгаа л ундаг сэтгэлээрээ ундаг ууй гошуудаа автдаг нэрээ эргэлддэг яах бол их бол би нэрэн маш их ганцаардчихээр хэцүү байна гэдэг ингээд гомддог үед маш их гардаг байсан. Гэтэл сүүлийн 1 сар би ингээд нэгдээд ирэнгүүт би өмнө нь яадаг байсан гэхэлэр хар багасаа л гэрээсээ ингээд гарчихсан. Бараг 1 настайгаас л хойш гэрээсээ хол амьдарсан учраас ээжтэй нэг их тийм туслая ч юм уу. Одоо ингээд ээжийн тухай бодоод хэцүү байгааг нь сонсохдоо ингээд тусалчих гэж нэх бодохгүй. Тэгээд очроо олно эцтэй. Тэгээд том хүн болсон юм чинь гэдэг ингээд тэгээ нэг жоохон хайр майр сайхан бодол илгээгээл хэрэгтэй юм байвал өгөөл тэгэл орхичдөг. Гэтэл бүрэн бүтэн байдлаа бас сэтгэлээ эдгэхэд нэг бяцлаглаар би ингээд ээжтэйгээ шууд холбогдоод ээжигээ хараад нин сэтгэлээр ингээд давлгаалал ээжийг хараад асгартал уйлал миний төлөө ямар их хэмэж ямар их юм байгаа ямар их хайр байгаа гэл тэгэл тэр мөчөөс хааш ээжийг бодох төдийд хайр хүрээл уцаар ярихлаар нэгэ төгшөөж мөгшөөгөл тийм байхгүй зүгээр сонсоол хайрлал тэгээд үнэхээр хэцүү байдал байгаа юм байна гэдгийг нь харангуутаа туслая одоо ийм юм хий одоо тийм үйлдэлүүд хийгээд хайр маань өөрөөр хэлбэл зүгтдэг биш үйлдэлтэй болж эхэлж байгаа. Үйлдэхдээ дандаа хайраар засгаж биш те. Ээж одоо сте ядаргаата энийгээ засчаасаа та төвхтэй ингэж биш. Зүгээр л хайрлал одоо тэгмээр вэ нөө хойлоо ингэхүү. Тэгээд ийм дүүрэн сэтгэлээр ингээд туслахлаар нөгөө хүмүүс бас нээлттэй. Тэгээ маш амархан ингээд сэргээд ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүхнийг хаахтаа албагүй л тий. Албатай биш шүү дээ. Йоо нэг амьдралынхаа арай гэж нэг машин байртаа олж исэн чи юун дээд оршихуй хараас хөөцөлдөх. Хаста ядаргаа гэж бодож байгаа бол ядаргаа яах юм нээж яах хэрэггүй шүү дээ. Сэтгэлээ дүүрээд хайлаад энэ их гоё баяр хөөргийг амсаад энэ амьдралаа зүгээр нэг юм деваажин болгоод хувиргая. Зөвхөн дээшээ хараад ингээд холбогдохдоо деваажиг мэдэрдэг биш. Нүдэ нээгээд эргэн тойрны хүмүүстэйгээ харилцахтаа холбогдохдоо ажиллаа хийхдээ ад ширгал баяр хөөр дүүрэн байдлыг мэдрээ л да тийм ээ амьд байдлыг. Тэг ийм гоё сэтгэл хөдлөлтөөр амьдралынхаа үйлийг бүтээхэд үйлсийг бүтээхэд ямар байх вэ? Ямар ч сан албагүй байна. Тэгтээ сүулт нь хэлсний чинь сонсоход бол үнэхээр бас энийг сонссон хүн бол ер нь хүсгэл юм байна. Одоо би чадахгүй биш те. Тэр бүтээх, тэр хүрэх гэдэг чинь ер нь хүний амьдралын цөөхөн одоо нэрлж болох жаргалын машин биш те.
сансандаа хүрэх, за эрдэм сурах хоёр гээд чанам гоё хэлсэн байдаг те. Энэ шиг. Тэгэхээр тийм гоё урам зориг өөртөө олж авах юм бол одоо тэрийг л ер нь заавал мэдрэмээр санагдаж байна. Тэгэд нэг инээдтэй асуулт. За энийг ч яах вэ? Ийм асуулт байна. Одоо бүх хүн би төсөөллөө л дээ. За ингээд гэгэрчлээ, ингээд бодлоо. Тэнгүүт нэрэл одоо жишээ нэг хамт олон донд нэг ийм хэцүү токсик юм болгоны сөргөөр хардаг хүн багт яаж уурай амьсгал эвдэрдэг үү? Нэг тэр дунд нэг гоё нөмөр нөөлөгтэй түшигтэй те хүн болгонд ингээд гоё түшиг дулгуур болж идэг ноён нуруутай хүн байхад ямар гоё олон хүнийг хамт ингээд дагуулж явдаг уу? Энэ бол одоо бүр амьдрал дээр хүн болгон бас таарч харж исэн баг. Тэгэхээр хэрвээ одоо энэ дээр хүрч чадах юм бол яг л ийм хүн болж те сайхан гэрэлтэх юм байна. Тэгээд бүх хүн одоо шинэ ингээд тэр хүрээд гоё ингээд хөрчлээ, гоё юм нэнж олчлаа. Тэнгүүт нөгөө кинонд гардаг шиг юм бахан цагаан хувцастай нэг арал дээр очисон чинь ямар ч гин нүгэл хийдэг хүн байхгүй гайхаад тэгэл нэг нөхөр очиад сахилгагүйтэй байдаг шиг бараг тийм нөхөд төсөөлөгдөж чинь зөв үү ер нь. Тэгэхээр бидний ихэнх энэ хороо дээр тарьсан хороо дээр бий болоод байгаа энэ уламжин ер нь шунлаас хүсхээ шунахаас тэмцэлтхээс эгогоос болоод байгаа ш тийм ээ. Тэгээд дотгошоо чимээлэл өөрийнхөө дээр жинхэнэ мөн чанараа divine буюу гэгээн мөн чанаруудаа амьлуулаад ингээл байхлаар чинь нөгөө хайр, нэмт сэтгэл, өгөөмөр байдал, дүүрэн байдал чинь ингээл амьлаад зүгээр л ингээд би хүнтэй харилцтай айтайхан харилцдаг, хайрыг хардаг, чадж байгааг нь харж яадаг, урам өгж яадаг. Тэгэхээр чи хүн болго ингээд цэцэглээд ирэх нь шүү, тий? Цэцэглээд ирэхээр чинь эргэн тойрны хүмүүс нэг их зовлон байхгүйгээр хүссэн зорьсноо бүтээх. Зовлон байхгүйгээр нэгэндээ сайхан нэг нэгнтэйгээ нэгдмэл орших, тийм ээ? Тэгээд квант физикийн чинь хуулиар ерөөсө бүх юм нэг гэж үздэг. Эртний мэрэгэн ухаан, энэ буддын ухаанд ч хэлдэг шүү. Бүх юм нэг. Өөг нь ч чанартай бол нэг. Та би Батэрдэнаа солонгоо сайн сайхныг хүсгэд яг өөртөө сайн сайхныг адилхан авчирч идэг, хүсч идэг. Би та хоёрын тухай мууг бодох үед өөртөө мууг бодол татчил байдаг, тийм ээ? Тэгэхээр бүх зүйл нэг юм аа. Тэгээд энэ дээд орших, гэгээн оршихуутайгаа ингээд нэгдээд бүрэн бүтэн байдлаа анзаараад тахаар угаасаа би байхгүй болоо бүтэн бүф гэд ингээд яваад орчдөг. Бүхнийг хайлж нэг гэж хардаг, тийм ээ? Тэгэхээр бид бүгд нэг юм аа гэдэг ойлголтыг ингээд мах ясандаа мэдэрчингүүд би өөрт хүсдэггүй зүйлээ бусдад хүсэхгүй. Миний жижигхэн бодол бодох төдийд нөгөө хүн ч гэсэн очиж идэг учраас дандаа анзаарахтай, ухамсартай буюу сонголттойгоор бодож эхэлдэг юм. Би энийг бодохгүй, ийм юм хийхгүй, ингэхгүй гэд. Тэгээд эрэнгүүд чинь амьдрал зовлон тарих, драма тарих, элдв янзын хэрүүл маргаан хийх тийм юмнууд хоошин татагдчихж байгаа байхгүй тий. Тэгээд зүгээр ингээд би бас ингэж боддог байсан. Ингээд оршихугаа нээгээд ухамсарын аялал хийж байгаа юмс чинь ингээд тайван суугаад байгаа юм. Ямар уйтгартай юм бэ? Тайван суугаад тайван байл гэдгийг ядаргаатай. Би өөрөө юм ирч хүчтэй ийм бүтээгч төрлийн хүн тий. Тэгэнгүүт нөгөө нэг заастаа тайван байхгүй бол болохгүй мэн гэл өөртөө бас ингээл тэгээд тэрийгэ өөрчлөгч нартаа шахаал тий. Гэтэл хүн бүтээх гэж төрсөн. Үнэхээр тэр кундалини энерги буюу одоо мэдрэлийн тогтолцоо талаас симпатик энерги, айдас үгүй симпатик энерги бол жинхэнэ амин энерги чинь, life force буюу амин энерги, амин эрчим хүч чинь. Тэр эрчим хүч чинь биеэр чинь шахагдаад нуруугаар ч орж ирээд хамаг сэрэл бие чинь ингээ хөдлөөд тэгтээ ингэж явах үед айдас байхгүй. Зөвхөн баяр хөөр байна. Яг юу бол ингээ хүлээж байгаа үед угаасаа ингээ нэгдэн мөн үү. Эн чинь чирчгээр эрчим хүч. Маш гоё эрчим хүч. Тэр эрчим хүчээр хүн бүжиглэн, туйрын, бүхтэн, уурлан, хайрыг түгэн үйлдэн. Энэ бол амьд байдал. Тэгэхээр энэ амьдрал чинь маш гоё зүрхний бүтээлээр дүүрхэн байна. Тэ бид нар ихэнхдээ тэгж боддог ш. Тийм бид нар ихэнхдээ ингээл тайван байгаад ингээд суугаад ах юм. Ямар хажийн. Үгүй юм байна лээ. Энэ бол зүгээр бидний буруу ойлголт юм байна. Жинхэнэ тэр амьд байдлаа хүлээж авсан хүн бол шууд сэргэг болоод нүднээс нь гал асаад бүтээж эхэлдэг юм байна. Бодлороо бүтээн эхлээд тэгээд үйлдэлээрээ бүтээн тэгээд бүтээлүүд нь тойруулт болоод ингээ гараад явж идэг.
Тэгэхээр энэ нөгөө бүтээгч энерги одоо дээд оршихуйтайгаа холбогдох үед тэр бидний тэр бүтээгч энерги гэдгийг бүр хүчтэйгээр нөгөө крафт гэж хэдүүлээ нэг ярьжсэн чинь бүр ингээд урлал олгоод гаргадаг гэдэг. Тэгэхээр тэр бүтээгч энерги дээрээ дээд оршихуйтайгаа яг холбогдох үед юу гэдэг ингээд тогтвортой яг тэрэн дээрээ ингээд байгаад идэх юм уу? Аль эсвэл яг доод сэтгэл хөдлөл рүүгээ автаад ирэх үед тэр нь унтарчдгийг ч юм уу. Одоо ингээд манай сонсогчид бас бодож байгаа бах те. Одоо зарим үед миний хувьд бол жишээн дээр ингээд нэг их юм бодохгүйгээр яг ингээд дотроос төрж байгаа нэг хаяа нэг юм мэдрэмжүүд ингээд төрдөг штэ те. Одоо жишээлбэл за би яг энэ дээр угаасаа тэх юм байна да гэд ямар ч эргэлзээгүй итгэх үед яг нэг тэр зүйл нь болдог ч юм уу. Тэг яг нэг юм эсэ барьж аваад бичгтээ би угаасаа энэ дээр яг нэгдүгээр байранд угаасаа л орно гэж зориулаад бичгээр орчдөг ч юм уу. Нэг одоо нууц гэд бидний мэддгээр тэр кинон дээр гардаг шиг зүйлс яг миний амьдралд бас аюух тохиолдод аим санагддаг байхгүй юу. Тэг магадгүй яг энэ чиглэлээр судлаад яваад хахаар энерги өсгөөд идэх юм уу мэдэхгүй. Гэхдээ тэр үйлдэл нь ингээд би тэрийг ингээд байнга ингээд доктортой барьж чадахгүй. Зарим үед ингээд ерөөсөө ингээд тэр хууль маань гэх юм уу да үйлчлэгээ болчоод идэг байхгүй юу. Тэгэхээр тэр нь одоо яг юунда байд юм болоо тэрийг ингээд доктортой бид нар яг ингэж барих боломжтой байдаг юм болов. Тэгээ тэрийг бас асуумаар санагдчихлаа саяны ярианаас. Яг үнэ. Тэгэхээр бидний анхаарлыг татж байгаа маш олон зүйл байгаа мөн үү? Утас, гар утас, сошиал медиа, амьдралын энэ үүрэг хариуцлагыг ажил бүтээл ингээ тий. Тэгэхээр бид нэр илүү их анхаарал, илүү их энерги гадаад ертөнц буюу материалын ертөнцид анхаарлаа хандуулаад дотгошоо төвлөрөхгүй, дотгошоо одоо нөгөө бясалгахгүй байгаа даа шүү дээ. Бясалгана гэдэг бол мөн чанараас сэргээх аялал. Жинхэнэ тэр гэгээ мөн чанартайгаа уулзаж энэ штэ гэж өөртөө дахин ойлгуулж тэгээд тэр гэгээ мөн чанар квант оршихуун энэ бүрэн бүтэн энергийн бүрэн бүтэн байдлаа энэ шүү гэж батжуулах, тасгалжуулах байдал. Тэгэхээр та өдөр болгон л миний хувьд бол өдөр болгон бясалгал хийж энийг барьж байгаа. Би өөрөө бясалгал хийхгүй юм бол би өөрөө өдөр тутмын жижиг дасгалуудаараа ч гэсэндээ төвлөрөх энэ юмнуудыг хийхгүй юм бол би энийг мартна. Ер нь бол хүн төрөхдөө хүүхэд насндаа энэ нь байдагч бүх анхаарал нь дандаа гадагшаа явсараад мартцсан байгаа байхгүй юу? Энэ сэрнэ гэдэг бол зүгээр мартцсан юм эргэн санах аялал. Мартцсан байгаагаа санахын тулд яг уу анхаарлаа дахиад өөрлөгөө хандуулад сэргээх тэр юмыг өдөр болгон хийх дадал болгох. Хэрвээ та дотгошоо төвлөрөөд бие сэтгэл оюунаа дээд үйлдэл рүү оруулаад энэ штэ гэж санаад тэр үйлдэл дээрээ бясалгал дээрээ ингээд бариад дасгалуудаараа ингээд бариад энэ шүү гэдээ өөртөө таниулах юмаа тогтмол хийгээл ах юм бол эн чинь улам илүү бодит ертөнцөлж хувраал юм. Бид нар материалын ертөнцийг энэ л бодит юмаа гэж харж байгаа нь энэн дээр л зөвхөн 100% анхаарлаа хандуулж байгаа. Тэгэхээр цагаа зориулаад анхаарлаа хандуулаад авах юм бол тэр бодит байдал чинь улам илүү тод болоо л байна. Тэгээд Солонгогийн хэлсэн энэ сонирхолтой азтай юм шиг энэ зүйлс тохиолдол юм биш. Бүх ер нь бол synchronicity буюу юу ч тохиолдол юм биш байдаг. Учир шалтгааны шүтэн барилга, учир шалтгаанаар дандаа аливаа юмнууд тохиолдож идэг. Азар зол зовшаанаар биш байх нь шүү дээ. Зүгээр л та юугаар үйлзээд байна. Таны зүрх сэтгэл чинь дээд үйлслийн сэтгэл хөдлөлөөр гадагшаа үйлзээд байнгут дээд үйлслийн мэдээллийг татаад азтай сайхан тохиолдлууд өөрт нээгдээд байдаг. Тэгэхээр би өөрөө ухамсаргүйгээр энийг би хүмүүстээ заадаг байсан байгаа байхгүй. Тухайлбал би зүрх сэтгэлээ нээх үед, хайраар давлгаалах үед, баяр хөөр талархлаар давлгаалах үед угаасаа тэр бүхэн чинь тань руу буцаж ирнэ гэд ингээд би бичлэг дээрээж бясалгал дээр ч ингээд зааж өгдөг байсан мөн. Үнэхээр тэр үнэн юм байна. За тэгэхээр азтай тохиол гэж байхгүй. Та юугаар үйлж जैन тэрийг. Тэгэхээр азгүй жоох юм ажиллахгүй болохгүй байна гэдэг юм бол энэ нь гэгээн оршихуйгаа мартаад байна. Дахиад нэг буцаж очиод эргээ санаачил гэсэн тохио. Тэгээ би одоо бол дөрөв хүчээд миний бие одоо үйлчлэгчтэй би бие аймаг хамгаалах зөнгөө сайхан морь засгалж өгч би ч нөө унаг гэнэ дааг сургадаг байсан учраас те эхлээд тогшин тэр дааган дээр мордох чи аваа шидэж штэ тэгэхээр аймаг хамгаалах зөнгөө эхлээд дасгалж өгч явахдаа бол маш хэцүү байсан. Хэвээ маш их соригдтойгоо ингээл цээжин дээр бактери хоолой бактери яхаа мэдэхгүй болол те тэгсэн ч гэсэн би дуулаад бүжиглэл гадаа гараад амьсгалын дасгал хийгээл өөртөөгөө ажиллаад
Ингээл нэг аим хамгаалах зөнгөө суллаад гаргаад ирж байгаа хгүй. Энийний дараа бол биний бие бол намайг удирддаг биш. Бие миний төлөө явж идэг, надад захирагддаг. Одоо миний унаа. Одоо морийг сургаад унаа олгож байгаа штэ. Тэрэн шиг биеэ сургаад бид нэр унаа олгох боломжтой юм байна. Тэнгүүд миний бие хідэн цагт ч унтсан бай. 4 цагт сэрүүлэгнээсээ өмнөхөн хүй бясалгалаа хий. Хүй бусъя гэдэг. Шууд ингээ сэргийг босоод ирж байгаа. Тэгээ сайхан өглөө цаг 30 минут бясалгалаа тэрийг ямар ч төвгүй хүлээж ав. Ямар сайхан болчих вэ? Иргэн саналаа. Өнөөдөр би энэ иргэн сансан гэгэн дөр өөрийнхөө мөн чанаруудыг одоо яаж амьдрал дээрээ гаргаж ирэх вэ? Тарих уу те. Тэгээд ирэнгүүч аттай сайхан тохиолдол дараа араасаа татагдаал болоод ирж байгаа. Азгүй зүйл тохиолдвол тэрийг нэг сүртэй хүлээж авахгүй. Энээс би юу сурах вэ? Юу сурах учиртай болоод би надад ийм тохиолдчих. Дандаа сурах зүйлсээс нь хүлээж авдаг болчтой. За тэгвэл одоо яаж гэдэг асуултанд тааръя тийм ээ. Энэ ингээд мэдээж тийм амархан биш байх. За тэгтээ боломжгүй бол биш, бас тийм ч хэцүү биш гэж ойлголоо. Тэгээд тэр төрхийн тулд нэг системтэйгээр хүрэхэд таны зүгээс одоо юу санал болгох вэ? Одоо ингээд ихэнх хүмүүс ингэ бодож идэг. Яг ингээд одоо ингээд нэг юм нууц арга хэлж өгөөл тэгэл тэрийг ингээл тэгэл ингээл гяс амархан те хоп гэл тэгэл шууд ингээл хурцгээл ерөнхийдөө хүн чинь ер нь их хурдан л те ийм өсөлттэй байдаг угаасаа л хүний өсөл. Гэтэл яг үндэ одоо олон хувийн ном уншсан ч тэр яг тиймэрхүү сонирхол татгаар гарч юм уу гэсэн ч яг уншаад үзэхээр агуулгууд нь хоорондоо төстэй. Тэгээд ямар нэг байдлаар одоо зарчим те дисциплин янз янзын шаардлагууд тавигддаг. Тэгэхээр тэрлүү хүрэх зам одоо те энэ тэр мэдрэмжээ мэдрэх хүрэх тэр боломжийг ямар замаар яваад хүрэх боломжтой вэ? Буюу одоо яаж би хүрэх вэ гэдгийг зааж өгөөч. За маш гоё асуулт. Тэгэхээр би туулах чадвар гэдэг resilience гэдэг хөтөлбөрийг гаргаж байхдаа энэ гэгэн оршихуйтайгаа холбогдох замыг тодорхойлж байгаагаа мэдээгүй. Би зүгээр л 3 хэмжээс ертөнцид хүмүүсийг яаж одоо сайхан учраа олж айтайхан сэтгэл зүйтэй аз жаргалтай амьдруулах вэ гэдэг дээр ерөөсөө эдгэхөө гэдэг дээр л ингээд зүтгэж явсан байхгүй юу. Тэгтэл эргээд одоо ингээ харахад бол туулах чадвар гэж хөтөлбөр гаргаад явсан тэр зам нь арга зүй бол үнэхээр гэгэн оршихуйтайгаа холбох арга зүй юм байна. Тэгээ одоо би багтаагаа ярьж байгаад би энэ туулах чадвар гэж нэрлэмээргүй байна. Энэ бол өчүүхэн нэр байна. Энэ бол үнэхээр ийм гоё хүнд өгжээж ийм онцгүй нэр олсон байна. Би ерөөсөө өөрийгөө хязгаарласан байна гэдээ одоо бид нар гэгэн оршихуйгаа нэхэн the divine presence нэхэн гэсэн нэртэй болж байгаа. Тэгэхээр зам мөрийг болохоор эхлээд биетэйгээ ажиллах гэж байгаа. Саматик буюу энэ сомо болов бие бол үнэхээр дандаа ихэнхдээ эдгийг одоо өөртөөгөө холбогдоогүй цагтаа бол өнгөрсний мэдээллийг тээж явж идэг. Өнгөрсний чинь бүх мэдээлэл энэ физик бидээр чинь ямар нэгэн энерги болоод гацсан хадгалагдсан байгаа. Өмнө нь би подкастуудаар ярьж байсантай зочих болгонд энерги чинь ямар нэгэн байдлаар энерги чинь ингээ сайхан чөлөөтэй ингээд хүүхэд насны чинь ингээ сайхан чөлөөтэй урсаад байж исэн чинь зочлоо, айлаа, төгшлээ, уурлаа, янз боллоо. Тэнд гацаанаас гарах дэмжлэг байгаагүй. Тэгээд үнэхээр физик биений чинь гадна талын 2.5 см-ийн зайтай энэ орчимд энерги бичин байгаа. Сэтгэл хөдлөлийн чинь энергинд байж байгаа. Тэнд чинь ингээд жижигхэн блокууд болоод тогтчихдог. Физик бие дээр бол мэдрэлийн тогтолцоон дээр чинь бол ийм чангарлууд болоод бочингийн чангарлууд болоод тогтчихж байгаа. Тэгээ энэ чангарлууд чинь дандаа нөгөө бүрэн бүтэн байдлыг чинь мэдрэхээс хаацсан юм блокууд болчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр эхний алхам бол 5 мэдрэхүүгээ нээгээд татгшоо анхаарлаа хандуулаад хаана ямар блок байна тэрийг нинж оршихугаар хайраар зөөлөн дулаан байдлаар одоо бидний эдгэрлийн хөрс гэж дандаа заадаг штэ. Space буюу орон цагаар яг одоо чи идгэх яг одоо энэ зангирлаа тавиад яхаараа ингэж хоолой дээр чинь бачиурд юм биш. Хоолой бачиурсан байна. Цээжин чангарал өссөн байна. За амьсгалаа илгээгээд орон зай олгоодох юм. Тэгээ цаг хугацаа олгох буюу зүгээр л хамт байгаадах юм. Тэгээд дэмжлэг үзүүлэх буюу зөөлөн инээмсэглээд харцаа зөөлрүүлээд зүрхнийхээ энерги тэр хэсэг рүү илгээгээд ингээд суух үед
өөрөө өөрийнхөө блокийг гаргаж яадаг. Тэгэхээр эхний бидний сургалтын нөгөө эхний 2 сар бол тэр чигээрээ мэдрэлийн тогтолцоог эхний зам бол ерөөсөө мэдрэлийн тогтолцоог ам хамгаалах зөнгөөс суллаж дандаа хамгаалагдчихэдэг. Тэг юм л болгоод пү мамаа хамгаалж идэг. Зүрх нь хаалттай энэ байдлаасаа суллагдаж нээгдээд тэгэнгүүт чи нөгөө энергийн урсгал чи ингээ урсаад нэх гоё ингээ зүрхнээс чинь ингээ хайр цацраад үгүй энэ чинь айтайхан ч хүн байсан юм уур хүргээд байсан чинь айтайхан нөхөрөө штэ алуу нэг сайхан мэдлчээ гэдэг ингээ ийм байдалтай болоод зөөлрүүд ирэх нь байна. Тэгээд зөөлрүүд ирэнгүүт чи мэдрэлийн тогтолцоо чинь антин болж эхэлж байгаа байхгүй. Антин гэхлээр дээрээс мэдээлэл хүлээж авах одоо сууг нэгдэж байгаа. Радионы антин шиг мөн үү? Өмнө нь бол таг хатуу хаацсан. Ягаад гэвэл хамгаалах хэрэгтэй. Хамгаална гэдэг чинь яг уу чангар ингэн урдаа юм авна штэ тийм үстэй тий. Мэдээж хамгаалах үе гарна. Тэр бол 30 минутаас дээш байх юм бол тэр нь одоо нөгөө хүний мэдрэлийн тогтолцоонд хроник буюу ужиг стресс болж хувраад цаагаараа хүнийг том энергийн блок, сэтгэлийн блок болоод ингээд тромоб тогтохоос болоод хадгалагдаж байдаг. За эхний зам бол энэ байгаа. Тэгэхээр эхний зам миний урилга юу ах нь? Ухамсараа нээх энэ бүр юм оршихуун, гэгэн оршихуун бясалгал хийхээс ч өмнө энэ физик биений зангирлуудыг бяцхан жижигхэн дасгалуудаар өөрийнхөө амьдралынхаа өдөр тутмын жижигхэн үйлдэлүүдээрээ таниад сайхан сулалцгаа. Тэгэхгүй бол бясалгал хийгээд суухдаа баахан хэцүү юм хараад давчтаад сууж чадахгүй тий. За тэрэн дотор нь би хөгжмийн засал өгж байгаа. Тэрэн дотор нь жижигхэн самаадаг дасгалууд өгж өгдөг, ганцлаглын дасгалууд өгж өгдөг, эдгэрлийн хөтөч нартайгаа хамт сайхан сэтгэлээ яриад дулаахан орчинд хүмүүсийн оршихуй зөөлрөх боломжуудыг олгож байгаа тийм ээ. Учир нь бидний амьдралын өдөр тутмын амьдрал сайхан энергитэй зөөлрөөд энергитэй хүн байхгүй зөөлөөд ингээд суларчих орчин байхгүй зөөлрөө сулраад ороод ирэнгүүт загнадаг, зэмэлдэг, тийм ээ, хатуу үг шийддэг тийм орчинтой харилцаатай хүмүүс олон байж болно шүү дээ. Тэгэхээр тийм орчноос арай холдвол ийм зөөлөн юм байдаг шүү гэдэг таниулахын тулд хөтөлбөрөөрөө би эдгэрлийн хөтөч гэдэг эдгэрлийн тойрог гэж гаргаж ирж байгаа тийм ээ. Тэгээ хоёр дахь шат нь бол ингээд би суларчлаа. Одоо жоохон айтайхан болчлоо. Тэгвэл одоо сэтгэл чинь олон янзын тийм хатуу үзлүүдийг таныг хойш татах үзлүүдийг барьж идэг. Тухайлбал би хизээч хүнд муугаа харуулахгүй. Хизээч би сул дорой юм шиг харагдахгүй шүү гэсэн тийм ухамсаргүйгээр хатуу үзлүүдийг барьж идэг. Бидний сэтгэлийн хаагч тийм бидний өмнөөс ажиллаж идэг сэтгэлийн менежерүүд гэж хэсэг үү тий. Бидний эдгэрлийн урсгалаа нээх ингээд 3 өдрийн өнгө хөтөлбөрийг үтсэн бол 2 дахь өдөр нь би заадаг эдгэрлийн урсгалаа нээхийн тулд та сэтгэлийнхаа учрыг олох ёстой. Сэтгэл чинь үнэхээр их өөрийн энергиэсээ таслагдж гэгэн оршихуухаасаа таслагдсан бол сэтгэлийн хамгаалагч нар чинь менежер чинь таны өмнөөс ажиллаад явж байдаг. Тэгээд дандаа хатуу үзэл гэдэг тэгэхээр яг түрүүний хэлсэн шиг амьдрал дандаа ерөөсөд хөдөлмөрлөхгүй л болохгүй, амьдрал цуцлтгүй хөдөлмөрлөх ёстой, зогсож болохгүй, мөнгөтэй болохын тулд би дандаа хадгалах ёстой. Одоо юу гэдгийг тийм янз бүрийн хатуу үзлүүд байдаг шүү дээ тийм ээ. Тийм үзлүүдийг тээсэн сэтгэлийн хамгаалагч хэсгүүд байдаг. Тэгэхээр хоёр дахь хэсэг нь бол тэр хамгаалагч хэсгүүдийг таниад ямар мэдээлэлтэй байна, ямар учраас хамгаалаад байгааг бүгдийн сайхан нэн сэтгэлээр сайхан бариад өөрийнхөө энергийг идэвхжүүлээд чи миний өмнөөс юундаа ингэж давчтаа дээ. Яасын юунаас болсон гэж сайхан харилцаа тогтоогоо суллаад өгч хүнэ. Тэгээд дотроо эвлэрэл хийх нь. Тэгээ энэ хоёрыг ингээд бэлдээд өгчлөөр 3 дахь алхам нь оршихуун тэр нөгөө квант оршихуун гэгэн оршихуугаа нээх бясалгал. Одоо шинжлэх ухаанаар бол хөгжмөр. За зүүн чих, баруун чихэнд нь нэгэнд нь 104 ГГц, нөгөөт нь 100 ГГц ингээд хөгжим сонсгонгууч тархич нь 4 ГГц-аар үелзээд буюу тархины хэмнэл чинь тета, альфа, тета, гамма түвшинд орох боломжтой болчихж байгаа. Тета болон гамма түвшин тархины үйлдэл чинь орж иж тэр оршихуйтай холбогдох хэмжээнд та үйлдэж оршихуйтай холбогдох бясалгал явж эхэлнэ. Тэрнээс наан бол дельта түвшин буюу стресстэй одоо энэ энгийн бясалгалын бос одоо тета дельта түвшинд бол ерөөсө таны
таны бие яах нь тэр оршихуун дээд үйлслийн мэдээллүүдийг хүлээж авахгүй байх нь шүү дээ. Тэгэхээр орчин үеийн шинжлэх ухаанаар буюу хөгжмөөр за янз бүрийн нүдэнд нь дүрс үзүүлэх замаа калейдоскоп гэх мэтчлэн арга замаар оршихуун дээд оршихуйтай чинь холбож өгөх амархан болсон. Энэ бол нэг ядах зүйл байхгүй болсон юм байна. Гол нь эхлээд бие сэтгэлээ сайхан дасгалжуулах. Учир нь чи ингээд холбогдоод суулаа. Тэнд холбогдох үед ян та бодлоороо бүтээдэг буюу юг бодоод эхэлнэ. Тэр чинь шууд нүдэн чинь харагдана. Гэтэл муу муухай нөгөө сэтгэлээ дасгалжуулаагүй муу муухай гэхээсээ илүү таныг хоорчдаг тэр сэтгэлийн хамгаалагч нарыг уур бухимдал үзэн ядал гомдол айдас ялангуяа айдас орж ирдэг тийм үү. Айцыг дасгалжуул сулаагүй байгаа цагт сайхан ингээд холбогдоо суулаа. Айцын яах тэр мэдээлүүд орж ирлээ. Оршихуйтайгаа холбогдож дээд мэдээллийг хүлээж авахгүй айгаад зүхтаад явчихна мөн үү. Тэр холбогдох бол амархан. Гол нь тэнд холбогдоод бодлороо юу бүтээж юу харах вэ? Үүний тулд одоо миний бүтээсэн байгаа туулах чадрын аргачлал бол үнэхээр зөв зам юм байна. Яагаад зөв зам бэ гэхээр би тэр бясалгал хийгээд ингээ холбогдоо суугаад ямар ч турах юмгүйгээр намайг элдв айдас, уур бухимдал, гомдол, зөвхрөл хүлэхгүй. Айц байхгүй шууд нэгдэж байгаа. Ийшээ холбогдоход ан өвн буюу үл танигдахгүй мэдэхгүй цоошин мэдээлэлд нээлттэй байх болж байгаа. Гэтэл мэдрэлийн тогтолцоо чинь аим хамгаалах зөндөө автсан байгаа цагт мэдэхгүй танил бос зүйлсүүд дандаа аюултай мэдрэмжийг төрдөг, айц төрүүлдэг, айдаг. Яна юу харчих вэ, яачих вэ, ийчих вэ. Гэтэл аим хамгаалах зөнгөө дасгалжуулаад биеэ чөлөөлөөд сэтгэлээ дасгалжуулчингууд би ан өвн буюу танигдахгүй, мэдэхгүй, үл танигдах цоошин зүйлээс айхгүй болчихж байгаа юм. Наашир юу юм харъя. Юу байх нь харъя гэд. Үнэхээр таны нүдэнд ч төсөөлөөгүй тийм сайхан мэдээллүүд гарч ирэх боломж байгаа. Янз бүрийн нөгөө өөр хүнээс өөр амьтдуудыг ч харна. Хүнээс өөр оршихуунуудыг ч гэсэн харах тийм боломжууд байдаг байх нь шүү дээ. Гэтэл тэрийг ингээ харахад нэгтчингүүд тэрнээсээ айгаа цухтаад явах. Тэр үед яг уу таны мэдрэлийн тогтолцоо бэлэн биш байсан байгаа юм. Тэгээ ихэнх хүн хаадаг нь тийм айдас байдаг. Яана тэрнтэй ч холбогдчихвол янз бүрийн хий юм хараад эхлэх үедээ. Тийм ээ? Янз бүрийн сүнс мөс хараад эхлэх үедээ гээд айгаад эхэлж байгаа юм. Надад ч гэсэндээ зарим үед бясалгал хийгээс хойд айдас төрдөг. Тэнгүүд би сайхан айдастайгаа холбогдоод яриад өөрөө нөгөө тасгалжуулаад сурчсан учраас за яасан гэд мэдээллийн аваад нин сэтгэлээр хандаа сайхан хамт байгаа дөнгөд нөгөө айдсан сулраад миний өмнө хаалт болох болчихж байгаа. Тэгээ цэвэр сэтгэлээр холбогдонгууд дээдийн дээд тэр хайр, баяр баясгал, мэрэгэн ухаан би юунд хариулт авахыг хүсэж байна. Тэрийг шууд авна. Тэр нь магадгүй хэдэн хоногийн дараа ч ил гарч магадгүй. Тэ? Гэхдээ нэг зүйлийг бас амлах ийм эдгэрлийн магадгүй эдгэрлийн аялал дахиад томьёолж болох ба штэ. Эдгэрлийн аялал бол энэ гэгээн оршихуйгаа нээж бүрэн бүтэн байдлаа олж авах юм аа. Бүтэн байдлаа олж авах. Та одоо материалыг энэ 3 хэмжээч ертөнцийн амьдарч байхдаа бүрэн биш байгаад байна. Бүрэн батлаа олж авъя. Энэ бол эдгэрэл юм аа. Гэртээ ирья гэд арай өөрөөр томьёолж болохоор байна тийм үү? Мөн үү? Адилхан юм шиг хэрнээ. Тэгэхээр бүрэн батан байдлаа нээхэд нэг чухал зүйл бол үр дүнгийн ханаас хөцөлдөг байх. Ямар нэгэн үр дүнгийн ханаас хөөцтөл би ийм юм заавал мэдрэх ёстой. Тэдэн сарын дотор, эдэн жилийн дотор би гэгэрн ийм юмыг заавал амсах ёстой. Хүмүүс ийм гоё болсон байгаад би хаана вэ? Дахиад нөгөө аим хамгаалах зүйн чинь эго ч ажиллаад яачаа. Тэрийг зориг болгоод араас нь хөцөлдөж байгаа байхгүй. Нөгөө сэтгэлийн чинь нэг менежер гарч ирээд оршихуун энэ мэдээлэл хүлээж авах юмыг зориг болгоод пүфгэ тэнцэж байгаа. Тэгэхээр алив дасгалуудаа хийж явахдаа хөтөлбөрт оролцож явахдаа магадгүй энэ юмнуудыг хийж байхдаа энэ бол аялал юм аа гэж процесс юм аа гэж хүлээж авч зүгээр бүдийг зөвшөөрөх. Англи хэл дээр энийг allowing гэж хэлдэг тий. Зүгээр сэтгэл чинь ямар нэгнийг хүснэ гэдэг бол lack буюу хоосон байдал. Ядмаг байдал, ядуу байдал. Хүсгүйгээр зүгээр ингээд суугаад зөвшөөрөх арай ялгаатай. За та одоо ингээд дотгошоо чимээлээд үз. Та хоёр ч гэсэн тий. Тэгээ амьсгалаа аваад гарахтаа зүгээр л бүгдийг зөвшөөрөөд.
Амьсгал чинь ямар байгааг, зүрхний цохилт чинь ямар байгааг зүгээр л бүгдийг байгаагаар өөрчлөхгүйгээ зөвшөөрөө суугаад үз. Би чинь хаана ихтэй арай илүү их чангарал зүтгэл байвал. Энэ бол зүтгэх аялал биш. Зүгээр л зөвшөөрөх зүйл. Зүтгэл байвал арай суллаа. Зөвшөөрөөд. Тэг зүрхэн дээр анхаарлаа хандуулаад зүрхээрээ амьсгалах буюу амьсгал аваад гаргахтаа зүрхээр гарч ийн, авж ийн гэж төсөөлөөд. Бодол орж ирвэл зүгээр л зөвшөөрч байж л байг. Автахгүй. Тэгэд магадгүй сэтгэлдээ би бол гэгэн. Би бол бүрэн дүүрэн. Би бүтэн оршихуй. Би физик биенээс хальж оршдог. Энэ физик бие бол миний зөвхний хэсэг тий. Би физик биенээс хальж оршдог энергийн оршихуй гэж өөртөө тунхаглах юм. Тэгэхээр иймэрхүү жижигхэн тунхлуудыг хийгээл зүгээр зөвшөөрөөл хахад аяндаа ингээл ордог. Гэтэ ингээд төвлөрөөд суухад маш их дотроос ч мэдээлэл орж байгаа бол тэр соматик мэдрэлийн тогтолцоогоо удирдах сэтгэлийн тэр жижигхэн дасгалуудыг 10 минутын бясалгал дасгалуудыг хийвэл их сайн. Тэгжээж бүтэн төвлөрөх боломж олдож болно. Бүх юмаа хүлээн зөвшөөрөх гэж бас хичээлээ. Тэг манай сонсогчид бас яг ямар мэдрэмж төрснөө комент хэсэгт үлдээгээрэй гэж хэлмээр байна. Тэгээ саяны ярьсан зүйлээс томьёолоод миний өнцгөөс харахад одоо эхний туулах чадвар хөтөлбөрөөр шинжилээд тийм ээ гэгийн оршихуйгаа нээх нь гэд ийм болгоод 3 агуулга дээрээс гоё баяжуулаад ирсэн байна шүү дээ. Тэгэхээр эхний хоёр дээр бол тэр эхлээд биеэ за дараа нь хоёр дахь шатандаа сэтгэлээ энэ хоёрыгоо яг хүлээн зөвшөөрөөд хүлээж авч байгаа байдал нь бүрэн бүтэн байхын үндэс юм уу гэж мэдрэгдлээ. Тэгээд бүрэн бүтэн байдлыг мэдрээд сурчих нь өөрөө өнөөдрийн одоо подкастны сэдвтэй холбоод хэлэхдээ нөгөө диважин те энгийн одоо энэ амьдралаа диважин болгох арга гэд энээр хэлжсэн шүү дээ. Тэр арга нь өөрөө одоо тэр 3 дахь шатандаа яг хөтөлбөрт багтсан тэр дээд оршихуйтайгаа холбогдох тэр үе чим болов гэж сая яг ингээд нүдэн ханаад сууж байхад мэдрэгдлээ л дээ. Тэгэхээр маш гоё одоо гэгийн оршихуйгаа нээх нь гэдэг энэ үгнээс одоо хөтөлбөрийн нэрнээсээ харахад ч гэсэн тий маш гоё зүйл мэдрэгдэж. Тэгвэл биднэрт яг түрүүний Бат Эрдэнэний маань асууснаар арга бол байгаа юм байна. За энэ гоё хөтөлбөр яг болмоо коуч маань өөрийн бие дээрээ мэдэрсэн зүйлээ бүр улам ингээд баяжуулаад хөтөлбөр маань бүр гоё болоод явж байгаа юм. За тэгвэл яг энийг мэдэрснээрээ бид нарт бас одоо яг ингээд практик амьдрал дээр буулгавал гэр бүлийн харилцаанд орчин тойрон хайртай хүмүүстэй нөлөөллүүдэд бас их гоё гарч ирэх юм болов уу гэж харлаа. Түрүү нөгөө яриан дээр нэг хүн ингээд яг энэ одоо гэрлээ улам гоё тод гэрэлтүүлээд ирэх үед орчин тойрныхоо олон хүмүүст ингэж нөлөөлдгөө гэд хэлжсэн ш. За магадгүй тэр удамд хүртэл ингээд одоо цэвэрлэгээ хийх гэх юм уу да тий өөрчлөлтийг авчрах боломжийг нээдэг гэж би ойлгосон. Тэгэхээр магадгүй одоо бид нар яг ингээд дээд оршихуй гэд яриад байгаа нэг том сэдв яриад байгаа юм шиг боловч яг практик дээр буугаад харуул өдөр тутмын бидний зовлон гээд байгаа энэ хүүхэд маань маш их утас үзээд байна. Ээж аавтайгаа ойлголцохгүй байна. Нөхөр их нэртэйгээ ойлголцохгүй байна. Тэ хамаатан сад найз нөхдөдөө өөрийгөө ойлгуулж чадахгүй юм ч гэдэг юм уу. Ажил дээрээ би амжилт гаргаж чадахгүй юм ч гэх мэтчлэн энэ бүх асуудлуудыг чи ерөнхийдөө яг шийдчих юм шүү те. Тэгэхээр яг энэ 3 үе шатаар дамжаад ирэнгүүт бид нар яг үр дүнд нь яг ямар асуудлыг шийдэж болох юм бэ гэдэг дээр нэг жоохон бас яриул сонирхолтой санагдлаа. За тэгээ
Би ч гэсэн амьдрал дээр үр дүнг нь амсаад явж байгаа. Тэр жишээнээс хуваалцаа тийм ээ. Тэгэхээр та 3 шат хөтөлбөрийн бараг эхний шатны 1 сар яваал амьдрал чинь ийм гоё юм гэдэг мэдрэмжээ амсна. Тэгээ боддоо бүр тэр гэгэн уршихуйгаа холбогдсны дараа тэгэхээр яг амьдрал бол тэр ч гэрээ дивааж юм шиг санагдана. Би ингээ худлаа амлалт өгөхгүй юм зарах гээд байгаа штэ. Ийм гоё юм байна шүү гэдээ догдолж хуваалцаад байгаа байхгүй юу. Тэгээ эхний шат чинь нөгөө гэгээ бид нар биологийн өвдлөө нэхнэ гэж нэрлэж байгаад эн чинь гэгээн бие юм байна. Таны бие чинь маш гоё дээд үйлслэр давлгаалж яадаг ийм гоё хорвоогийн сайн сайхныг хүлээж авдаг сав юм байна штэ. Тэгээд таныг дээш дөржихуйч хүргэж өгдөг үйлчлэгч таны унаа юм байна тийм ээ. Ийм сайхан савыг сайхан бэлтгэх гэдэг гэсэн утгаараа гэгээн бие гэж нэрлэж байгаа мөн үү. Тэгэхээр энэ биетэйгээ ажиллаад мэдрэлийн тогтолцоогоо амь хамгаалах зөнгөөсөө суллаа нэг сар гараа яваад ирэхэд эхний сар жоохон хэцүү байж магадгүй яа тэгвэл нөгөө амьтныг дасгалжуулж байгаа амьтныг сургаж байгаа үе учраас нэлээд донсолгоотой байдаг үе нэлээд их дэмжлэг хэрэгтэй үе байдаг. Тэгэл тэрийг даваал эхлэхийн цагт л жоохон ингээл мэдрээл эхлэхийн цаг сайхан болоод ирэхэд харилцаа чинь жигдрээл янзын сайхан болоод ирнэ. За харин 3 дахь төвшнийг даваад ингээд мэдрээд үнэхээр гэгэн оршихуйтайгаа холбогдоод ирэхийн цагт хүсэх зүйл юу ч байхгүй болохгүй юу бүрэн бүтэн байдлаар хүмүүстэй харилцаж эхэлнэ. Тэгэхээр зүгээр санаа сэтлээрээ мөн үү би ингэж харилцсан би хайрыг түгээн би ингэн гэдэг тэр бодлого чинь амьдралд чинь бэлээл явчихна. Тухайлбал эрэгтэй эмэгтэй хүний гэр бүлийн харилцаан дээр яаж мэдрэх вэ гэхээр бид нэр эхнэр нөхөртөөгөө харилцахдаа дандаа нэг юм хүсэж харилцдаг мөн үү. Ингэчээсээ над руу нэг ингэж харчаасаа намайг нэг хаалчаасаа би өөрөө ядмаг дутуу тэгээд тэрнийг хүнээс авах гэж нэг л тийм авах сэтгэлгээтэй байдаг мөн үү. Өгж явахдаа хүртэл энийг надад хариуг нь надад өгөх ёстой юм шүү. Хайрлж харж явахдаа хүртэл над руу буцаад ингэж хайраар харцдаг болоосой. Тэ? Би аяг болж явахдаа хүртэл надад ирээд нэг туслаад аяугаад өгчдөг болоосой гэж нэг юм хүссэн байдалтайгаар дандаа эхнэр нөхөртөөгөө харилцдаг штэ тий. Гэтэл би өөрөө дүүрэн дүүрчингууд хүсэх юм байхгүй буюу нөхрийн эхнэрийн хайр бол зүгээр нэмэлт байж л байдаг. Тэгээд тэр нөхрийн хайраар эхнэрийн хайраар очиж өөрийгөө гүйцээх гэж араас нь хөөцөлдөж юм нэхэж дандаа нэхэд хөөцөлдөж хүлээснээсээ болоод тэр хүлээлт нь унаад нэгж байгаа юм өгч чадахгүй болохоор уурлаж бухимдаад давчтаа чи намайг ингэсэнгүү амьдралд оролцсонгүй ёстой тэглээ инглээгээ тэгээд хилээгүй байхдаа л сөрөг энерги илгээгээл харцаараа ингээд цааш нь түлхээл ингээд байгаа ш. Тэнгүүд нөгөө хүн чинь зүхтаагаал юм нэхэнгүүд улам илүү цаашаа зүхтаагаал яваад байгаа тий. Тэгэхээр нэхээр зүхтаачдын юм чи юуж нэхгүй байв ингээд хүлээгээд байжээгээл тэгтэл яхна энергиэрээ бодлоороо нөгөө хүнтэйг ингээд аль хэдийн тэмцэлтсэн. Нөгөө хүн чинь бүр зүхтаагаад ингээд явцсан нэг юм байдалтай байдаг мөн үү. Гэтэл өөрөө дүүрэн байдлаа ингээд хүлээгээд авчингууд нөхрийн хийж байгаа бүх юм зүгээр нэмэлт хөө ямар хөөрхий юм бэ. Тэгэд өөрөө нөхөр ихнэрээ бүтэнгээ хараад эхэлдэг юм байна. Гэхдээ эн чинь зүгээр л бүтэн оршихуугаа бүрэн бүтэн байдлаа санаж сэрээгүй л байгаа болохоос биш. Эн чинь ядваг муу хүн биш юм биш үү? Намайг гэмтээгээд байгаа муу хүн биш юм биш үү? Харин ч намайг хайрлахгүй, жоохон хайрлахтаа хойроо, мэдрэмжгүй, сонин бүдүүн борог байснараа намайг сэрээхэд туслаа. Ашгүй нэг сайхан намайг сэрээж өгсөн дэмжлэг болсон хүн юм шүүгээд хайрладаг. Тэгээ алив шаардлага юмаа тавихтаа нэг сайхан зөөлөн сэтгэлээр атайхнаар тавьчдаг те. Аяг уалцах гэж хэлэхдээ чистэ нэрэ надад туслахгүй аяг шинэ угаахгүй ба гэж биш те. Хойлоо аягаа угач чи надад туслаач. Би ийм юм хийхсэн чи надад тусарч болох уу гэдэг нэг атайхан дүүрэн байдалтайгаар нэхэж гуйж гуншиж биш. Өглөж яншиж биш тийм ээ. Нэг юм дүүрэн сэтгэлээр баяр хөөртэйгээр хөнгөнөөр хөгжилтэйгээр орж ирээд харилцаад ингээд эхлэнгүүт чинь нөгөө хүн чинь нэг сэрээд хүү эн чинь ямар атайхан болчоо. Нөгөө болормаар чинь одоо маа нөхөр надад хэлж байгаа. Нөгөө болормаар чинь анх очирхад нэг хөвчлөлтөө сайхан эмэгтэй байсан чинь овоо тэр байдал нь сэргээд юм ярихад ч ихсэндээ атайхан болчоо юу. Нөгөө хүүхэд гаргаад ааштай болоод намайг загнаад байсан чинь гайг болцсон байж тэгээд өөрөө ч гэсэн ингээ оролцоо сэргээд ирж байгаа байхгүй те. Миний амьдрал дээр ч гэсэн тэгж харагдаж. Хүүхдүүдийн хувьд бол хүүхдүүд шууд мэдэрдэг юм байна. Тухайлбал манай охтууд чинь ингээд ялангуяа маа том охин ингээл унтах болохоор л намайг зөхөөл янз янзын зан гаргаа сориол тэгэл ингээл
уурыг хөрөх гээл ингэж үздэг байсан бол шууд ирээл наалдаал. Шууд мэдрээл наалдаал ээжээ тэрий алуу таныг уншсаа да. Та яста үнэхээр you are amazing. Та бүр үнэхээр хөөрхий юм а ямар гоё гайхалтай юм бэ гэж ирж хэлж мэлээл те. Хүүхэд шууд мэдэрт юм байна. Тэгээд тэр хүүхдүүд над руу янз янзын зан гаргаад байсан нь би дутуу сэтгэлээр очиж харалцаад өөрийн бүрэн бүтэн байдал гээгэн оршихугаараа тэнд цуг харилцахгүй дандаа засгаж, янзлах гэж төгшөөсөн байдалтайгаар эсвэл хүүхдэд дутуу гэж хараад ч юм уу энийг засч энэ болохгүй байна гэдэг байдлаар хандаад тэрийг нөгөө бүрэн бүтэн байгаа хүүхд чинь мэдрээд хамгаалт хийж орж ирээд зориудаар намайг сорих ч юм уу зориудаар миний дургуг хүргэх үйлдэл хийгээд уурлаад бухимдаад байсан байгаа байхгүй юу. Гэтэл би бүрэн бүтэн байдлаараа ороод энергиэр ингэж оронгууд манай хүүхдүүд ямар ч хаалтгүйгээр наалдаал, энийгээл, хайрлал, ороо унтахад хоёр талаас ингэж наалдаал. Ямар сорих зүйл байхгүй. Мэдээж хаяа 43-та 4-та хүүхдүүд юм чинь хаяа бухимдах уурлах юм гарна. Сайхан бүрэн бүтэн байдлаараа төвшиж аваад гэгэн оршихоор буцаж аваад миний хүүхэд эвдэрсэн муу хүүхэд биш. Зүгээр л энэ амьдралын энэ сорилтанд бухимдаад тусламж хэрэгтэй байна. Дэмжиж өгье гэд. За тэгээд бизнес талаас гэх юм бол жинхэнэ нөгөө synchronicity буюу хөг нийлэмжээрээ сайхан очих хэвээр хүмүүс нь уучраад астай сайхан тохиолдлууд нь нийлээд явчих тийм шүү дээ. Би чинь Солонгост нэг ивент хийгэж бодоогүй хүн санал тавьсан болохоор хийсэн. За тэгээд би хүнд туслах үүднээс бас энийг илүү сайхан хийгэж бодож байгаа. Гэтэл дээрэс надад ямар хүсэл байсан мэхлээр дандаа онлайн орчинд ингээ хийх юм аа. Ууг нь бол өнгөрсөн жил биелэр ивент хийгээд ямар гоё байсан бэ. Энэ юм аа одоо гэгэн оршихуутайгаа нь холбох энэ бяцлаглыг нэмээд хүмүүст мэдрүүлвэл ямар сайхан байх бол гэх ингээд би хүсээд боддог байсан чинь одоо тэр юм нь бэлээ болоод ямар бяцлал хийх үү, ямар график дизайнер оруулж ирэх үү, тийм ээ, ямар арга зүй байх уу гэдэг нь бүгд тодроод ирж байгаа. Тодроод ирж байгаа. Дээрээс нь бяцлал хийж байхдаа өөрийнхөө ийм сүнслэг хөтөч нартай уулзч тийм ээ. Одоо энэ сүнслэг хөтөч нар над дээр яаж орж ирдэг вэ гэхэлэр ингээл хүзүү хавцаа ингээл зөөлөн маш гой зөөлөн элдэг энергиэр ингээл зөөлөн энергиэр орж ирэл. Зөөлөн догшоод миний нурууг ингээд зэгцлээл гэл уусаал шингээл. Тэгэл баруун талаас түншээл ингэж авж ингэж орж ирэл те. Гэтэ энэ нь тийм ааштай муухай түншэлтэй штэ. Нэг гоё юм шившлэг шиг ингээл орж ирэл. Гэл нөгөө жоохон ингээд зүтгэл байсан бол жоохон чангарал байсан бол сулраал явчихж байгаа. Тэгэл шуудаага нэгдэл бясалгаал ингүүд чинь надад ямар шийдэх хүсэл байсан. Юу одоо жишээл надад сүүлийн үед маш их тунгааж бодож байгаа зүйлэл ямар бясалгал хийвэл ямар ай хөгжим дуу, ямар амьсгал, ямар үг хэлээр би хүмүүсийг энэ гэгэн оршихуйд нь ойртуулах вэ? Бясалгалыг надад бүтэц хэрэгтэй байна гэд ингэ бодонгод энэ тэндээс хөгжмийн зохиолч нь орж ирэл, студент нь орж ирэл, ийм бүтэц байдаг ингэж орж ирэл, ийм амьсгалын дасгал байдаг ингэж орж ирэл ингээл нийлээд байгаа байхгүй тий. Тэгэхээр юм өөрөө хөг нийлэмжээрээ ороод нийлээд байт юм байна. За тэгээд бүрэн бүтэн байдлаа ингээ нээчгэр чи үнэхээр их зориг ордог. Зориг бол courage, зориг, бүтээх зориг бол таны мөн чанарыг чинь өгдөг. Айд суларч яана хүн юу гэж бодох бол хин юу гэж бодох бол хамаа авахгүй болж эхэлдэг. Гүй яах вэ бодож илээ. Тэр хүний л тусгал. Тэгэл өөрийнхөө бүтээх юмаа душаал хийгээл явчихна. Нэг их ухрах юм байхгүй болчихдог. Бууж гэнэ те. Тэгээд анхаарал чи маш за бүр өдөр тутмын амьдрал дээр бол анхаарал чи маш сайн төвлөрдөг болно. Гэтэ анхаарлыг эхлээд яг нь тасгалжуулах учиртай л да. Дандаа утас харж идэг, дандаа ингээд утасны хурдан мэдээллүүд хараад сурчсан. Ингээд ийм бол анхаарал чинь тасгалжихгүй юм байгаад байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээнд та энэ гэгэн оршихуйгаа холбогдож энэ бүрэн бүтэн байдлаа нээхэд бол анхаарлыг тасгалжуулах буюу таны анхаарлыг дандаа богино хэмжээнд богино секундэд барьж идэг юмнуудаас татгалзах хэрэг гарч магадгүй. Тийм ээ? Өөрөөр хэлбэл янз бүрийн утасны видео бичлэгүүд, сошиал медианы мэдээллүүд, хэрэггүй одоо юудгийн зарим
алаан хитантай тийм кино янз бүрийн тэр оо тоглоомнуудаас ч юм уу татгалзах хэрэг гарч магадгүй. Яагаад гэвэл тэр чинь нэг төрлийн мэдээлэлүүд байхгүй. Тэр мэдээллийг тарих үнэндээ бодит юм уу төсөөлийн юм гэдгийг мэдэхгүй бодит байдал л гэж хардаг. Тэгээ бяцлагаас явах тэр мэдээлэлүүд орж ирээд байдаг. Тэгээ нэгэнд яг уу дээд үйлзэл ингээд гэгээн дүртэйг ингээд холбогдчихлоор оршихуйтай холбогдчихоор тийм мэдээллийг ерөөсөө огт хүсгээ болчих юм. Би бол одоо ямар ч зурагт зөвсөлгүй. Ямар ч Netflix-ийн гоё шоу байсан ч миний сэтгэлийг татгаа болчиход байна. Тэг кино үзье гэдэг ингээд сууя гэсч ямар сонирхолгүй санагдаад ягаад гэвэл хүний зажилтсан тавилттай танил биш хизээ нэгэн цагт автагдчихсэн мэдээлэл болчихж байгаа юм. Зүгээр би бяцлаглаар хэний ч мдээгүй танаагүй үл танагдах тэр сошиал мэдээллийг хүлээж авах хүсэлтэй болоод бяцлах дээд мэдээлэл рүү орох хүсэлтэй болчихд юм байна. Вау. Үнэхээр гайхалтай сонсогдож байна тийм ээ. За манай ноён эргэлзэгч хөтлөгчийн маань эргэлзээ ер нь тайлагдчихэв. Энэ гигийн оршихуу, дээд оршихуу гэд хоёулаа тийм. Бүхэл бүтэн хоёр подкастын туршидаас ингээд ярьж байна тийм ээ. Би анх эхлэхдээ надаа нэг тарам марамчтай байхгүй дээ. Биш нэг готарч матарсан ч юм алгадаа айччихэд байгаа ч юм ер нь гайгундаа гэж байсан бол одоо зарим үед хүн ингээд тэр бие чангарал гэж байдаг юм байна гэдгийг мэдэрч байгаа. Одоо ингээд жишээ нь олон хүний өмнө гарахтай хүн болгон сандрал байдаг. За тэгээ зарим хүн юм чинь янз янзын үедэд яаж бие дээр өөрчлөлт гардаг. Жишээ нь олон хүний өмнө гарах одоо ингээ ярих. Би ч Facebook дээр стори чиж үзег хүн ч одоо ингээ сууж авчираад. Тэгэхээр хэл өөрчлөлт бас гарч ийн. Тэгээд бас нэг өөрийгөө голох те манай үеийнхний том хүн юм ярьж ах дугааваа гэдэг сурцсан биш тэгээ бас өөртөө итгэлгүй байдал. Би тэр мундаг том хүмүүс хийх бахоо би ч одоо барахгүй дээ гэдэг байдал маань одоо маш бас хүчтэй байж. Тэгээд тэр чи одоо нэг төрлийн хүнийг хойш нь татж байгаа зүйл шүү дээ. Тэгээд тэрийгээ одоо баг бас даваад хүссэн зорьсон одоо зүйлдээ өөрийг гэсэн хүсэл эрмэлзэл бол дүүрэн байгаа. Тэрэнд маань одоо энэ тус болох бах гэдэгт одоо улам ихтгэлтэй болж байгаа. Тэгэхээр одоо цаашдаа нэг эргэлзэгч гэхээр нэг үл мэдхээ гэдэг юм шиг айгуу ч явахтай шил инэттэй сонсогдож байна л да. Тэгээд Батлнаа бол өөрийнхөө ерөнхий зөнгөөрөө бол ингээд одоо энэ материалын ертөнцөөс халсан, биеэс халсан, материалаас халсан мэдээллийг дандаа хайж авсан хүн байгаа байхгүй тийм ээ? Тэ шинжлэх ухаанаараа ингээд танихын төлөө хайж авч ирсэн хүн. Тэгэхээр та угаасаа ийм юм байдаг гэдгийг зөнгөөрөө мэдчихсэн байна шүү. Би ч гэсэн тийм байсан. Би ч одоо бяцлал хийж чадахгүй юм шүү дээ. Ингээд суугаад нүдэн анаал ингээд хөтлөхгүй суугаад ямар утга нь байгаа нь тэгэл толгойн дотор төмөн бодол эргэлдээл те. Би ми чилээл энэ ер нь ингээд цаг өрөөд яа гэд яг тэр нөө зөв аргыг мэдэхгүй юм л да. Дээрэс нь тэр хөгжим нөлөөлдөг. Хөгжим бол үнэхээр маш хүчтэй. Одоо манай мундаг одоо хөгжмийн урлагийн хүмүүс ямар гоё бүтээлүүд хийдэг те. Сая одоо энийг өөр нэр оржсэн шүү дээ. Гэгийн оршихуу гэдэг те. Тэгээ тэрийг сонсоход миний толгойд хамгийн түрүүнд орж ирж байгаа шарвгаан үнэхээр гайхалтай хөгжим байдаг те. Бүх хүн одоо мэдж байгаах одоо эргээд санаад одоо гигээ алстадгсан гэдэг тэр сайхан аялгыг сонсвол үнэхээр хүний шар усыг босгом гоё. Одоо тэр шар ус босногд чинь хүний тэр мэдрэмж ингээд биеэр дамжиж штэ одоо станыг зүрхээр гэдэг чинь. Тэрийг заавал хөгжмөний нотыг хараад ийм учраас гоё байна гэж ойлгох шаардлагагүйгээр бие дээр мэдрэгдэх бэлэн жишээ одоо над чиг мэдэрч чадахгүй байгаа хүмүүст бол тэр бол мэдэрч чадах нэг сайхан жишээ байна те. За тэгээд одоо тэгээд үр дүн бага багаар бол одоо бас өшөө илүү одоо өөртөө ихтэй болж те амьдрал дээр энэ амьдрал дээр илүү гоё аз жаргалтайгаар заавал ингээд өөрийгөө голсон тийм байдлаас л салах байхаа гэж бодож байна. За нэг бас жоохон ачаа асуулт за хачин ч яах вэ? Энэ ингээд маш олон багш нар байна те. Зөндөг коуч нар байна. За тэгээд ийм энергийн тэгээд сүнс дардын хүч ярьсан. За бүр одоо нөгөө бурхан чөтгөр сатанч ярьсан хүн байна. Зарим шашнууд бол дотроо жижиг ингээд бүр маш олон сонин төрлийн те зүгээр хүмүүсийг хооронд нэрлүүлдэг гэдэг ч юм уу. Ингээд бүр гажим гэж нэрлэгдэхээр хүнд хохирол учруулахаас маш олон ийм зүйлсүүд байгаад байдаг. Тэгээ тэн дундаас одоо яаж
ялгаж таних уу одоо за тэрийг бол тэр бүр гүнзгий хэсэг нь болоо. Зөвхөн гоё юм сургалтууд шүү дээ. Тэнд мэдээж өөр өөрийнхөө замаар мундаг яваад мундаг гоё хүмүүс тусалж байгаа хүмүүс зөндөө байгаа бах. Гэтэл тийм биш зүгээр хүмүүсийн анхаарлыг татах зорилгоор буюу гоё өгнүүдийг л хэрэгэлсэн. Цаанаа яг тэрийг хүч тийм хүсэл агуулаагүй тийм зүйлээс одоо зүйлүүд мэдээж байгаа. Бүгдөөрэнд нь итгэжүүл эн чинь бүгдөө үнэн байна гэж байхгүй л гэж би үздэг байна л та. Тэгээд яаж одоо ялгаж таних вэ? Зөвхөн энэ сургалтыг биш те. Яг үнэхээр хүн тусалж байгаа мундаг багш нарыг яаж ялгаж таних вэ? Одоо уншигч бид одоо сонирхож байгаа хүмүүс өөрийнхөө ярилд явж байгаа хүмүүс маань ядаж нэг ийм талаас нь хараад үнэлээрээ дотор нь заавал орж зөв биеэрээ заавал мэдрэхгүйгээр тийм ээ. Бурхны нэрээр одоо нүгэл хийсэн түүх бол одоо дэлхийн түүхэнд маш их бааш те. Христийн нэрээр хэрэг өчнөө дайн болж байна, дайн болсоорч ирсэн тийм ээ. Аллахын нэрээр гэх мэтчлэн. Тэгэхээр бид нар одоо портал буюу дээд энэ гэгэн мэдээллийг хүлээж авсан хүмүүс өөр өөрийнхөө арга зүй, өөр өөрийн таньсан үннээрээ хүнийг үнэнлүү дагуулж яадаг буюу энэ хорвоогийн чи өөрөө бүрэн бүтэн юм аа, чи өөрөө агуу оршихуй юм аа, чи бол өөрөө хорвоо ертөнцтэй хамтран бүтээгч юм аа. Энд ямар нэгэн далдын хүч чамайг удирдаад чиний дээр дамгаалаад ингээд оршиж байгаа, хүчрхэг оршиж байгаа биш юм аа. Та бол өөрийн сонголтоороо дандаа хувь заяагаа энэ хорвоотой ертөнцтэй хамтран бүтээлцэж байгаа гэдэг энэ бол үнэн. Энэ үннээс гажуудулж байгаа буюу чи заавал чи ийм зан үлийг хийх юм бол за одоо жишээлбэл заавал чи надад итгэх юм бол дуулууртай байх юм бол гэд хин нэгэн хүн эрх мэдлийг гартаа авч байгаа. Хин нэгэн хүн энэ бол цорын ганц юм аа, яг л энэ юм шүү гэж зааж өгч байгаа. Тэгээд хайраар биш илүү их сахилга батаар, дарангуйллаар, ёс дэгээр гэдэг чинь илүү их ёс дэгэнд нь ингэж бариулж хатуу үзлэр тэгээд тэр алив тэр нөгөө зааж байгаа багш удирдагч нь өөрт нь ингэ сүгдэж мөргүүлэх тийм ээ, өөрт нь бишүүлэх замаар зааж байгаа энэ арга зүйлсийг одоо алив бүлгэм энэ дамжуулалт энэ оршихуун энэ зүйлүүдийг бол калт буюу одоо буруу юмаа гэж заадаг баруунд. Өөрөөр хэлбэл юу буруу эхний шинж тэмдэг нь юу байж байх вэ гэхээр та ямар нэгэн сайхан багшид татагдлаа, тэр юмд сургалтыг нь авлаа, мэдээллийг нь авлаа, тэр зүйлд итгэлээ тийм ээ. Итгэлээ ингээд мэдээлэл авлаа гэж бодъё. Гэтэл тэр мэдээлэл чинь хүчийг чинь танаас холдуулсан буюу тэр толгойлогч удирдагч нь одоо лидер нь дандаа багш нь дандаа хүчтэй байдаг. Би хүчтэй биш. Надад сүгдэж мөрөх ёстой, надад шүтэн бишрэх ёстой, надад хандив өргөх ёстой буюу та бол өөрөө байгаагаараа ичид юм аа, агуу юм аа, дүүрэн юм аа, таны дотор бүх зүйл юм байгаа юм аа, надад ичид байхгүй шүү гэдэг тэр мэдээллийг өгөөгүй. Ямар нэгэн дэг журам, шүтэн бишрэх зүйлст ичидийг өгөөд байгаа бол энэ нь жоохон үнээс салсан. Одоо үнээс гажуудсан байж болно. Тэрүүгээр таньж болох нь байна. Тэгээд хатуу тийм ёс дэгээр барих гэдэг тийм ээ. Тодорхой хувцас өмсөх ёстой болдог, тодорхой ёслол үйлдэх ёстой болдог, заавал ингэх ёстой болдог, тэгэх ёстой болдог. Тэгээд тийм хатуу үзлүүд хатуу дэгээр барьж ивэл тэр нь бас ингээд буруу болж хуурж идэг. Тухайлбал тэрэнд чинь одоо заавал ийм хүнтэй гэрлэхдээ заавал ингэж хүүхэд гаргана. Тэр ч байтугай бүр Бразилд чинь хүүхдийг багаас нь хүчрхийлдэг тийм шашны бүлэглэл эдэрх ингээд байдаг штэ тийм ээ. Тэгэхээр тийм юмнууд байгаа юм бол таныг хүчрхүүдүүлж өөртөө хүчийг авж байгаа ямар нэгэн бүлхэм ёс одоо номлол суртахуун байгаад байгаа бол энэ бол арай үннээс гачсан зүйл гэж хэлнэ. Хэрв таны сурж байгаа багш өөрчлөлөх одоо багш тэр ментор сурж байгаа юм чинь дандаа үргэлж таныг хүчрхжүүлж яадаг. Танд агуу хүчийг чинь мэдрүүлж яадаг. Дээдийн сэтгэл хөдлөл рүү ялангуяа хайрлах хоёр дахь шинж тэмдэг бол хайр. Хайраар бүтээгээгүй. Үнэхээр дээд
энэ мэдээлэл гэгээн энэ оршихуйтайгаа холбогдчиход энийг хайраар бүтээхгүйгээр хатуу жигээр тарааж байгаа маш олон зүйл байгаа. Маш олон урсгал байгаа, тийм ээ. Энэ магадгүй шашин байдлаар илэрчээж болно, тийм ээ. Одоо би шашныг үүсгээгүй шүү дээ. Гэхдээ хайраар биш. Хатуу үзлэр, хатуу дэгээр ингэж барьж орчиж байгаа бол жоохон гажуудал байж болно. Учир нь энэ хорвоод гэгээн энэ дөрчин бол цаана чамдын гол зүйл чинь цаана ерөөсөө л нин сэтгэл хайр, өгөөмөр байдал гэгээн юм л байгаа. Тэгэхээр хайр бүхнийг ялна. Хайр байхгүй байгаа цагт тэр газар бол оршоод мэдээл гэж хэлнэ. Тэгэхээр хайр, нин сэтгэл, дотн дулаан байдал тийм ээ. За тэгээд олон янзын сургалтуудаас би юуг нь таних юм бэ гэж алдаж онжээж л тэр энэ нь үнэн юм байна, энэ нь зөв юм байна гэдгийг таних байх гэж би бодож байна. Яваад туршаад үзэлдэ. Үнэхээр тэр сэтгэл нь ямар нэгэн тэр юм татагдаад байгаа бол ороод туршаад сайхан алдаад оноод алдуул сайхан амьдралын туршлага болоод гараад ирэн тийм ээ. Тэгэхээр заавал ийм хүмүүсийг заавал энэ нь зөв юм а гэхгүйгээр энэ бүхнийг амьдралын туршлага болгож амьдралын туршлага бэлэг болгож хүлээж аваад сайхан бүгдийн туршаад мэдээд ав. Гэхдээ ингэхдээ нэг зүйлийг өөртөө сануул. Надаас илүү хүчтэй хинч байхгүй. Би л тэрийг эдшид юм а. Би л тэр тухайн багшийн тухайн хүний арга зүйд итгэж энэ л болно. Яг л энэ л зөв юм шүү гэж итгэж орж ирж байгаараа би тэрийг эдшид болгож байгаа болохоос биш тэр арга зүйд нь эдшид байхгүй. Өнөөдөр Болормагийн туулал зам нь миний л хувьд үнэн байсан болохоос биш таны хувьд бас үнэн байх албагүй. Энэ туулал зам нь л таныг намайг би өөрөө эд юм а гэдгийг сануулж мэдүүлж намайг сэрээсэн учраас би тань маа гэж бэлгэлж баттайгаар хэлж байгаа болохоос биш цорын ганц зам нь бас энэ байх албагүй. Өөр багш нар зүйлүүд байж болно. Өөрийн үннээрээ энийг таниулж байгаа мөн. Тэгэхээр би бол алдаад дуршаад оноод хин нэгнийг үүсгэхгүй тийм ээ. Тэгээ хайр таны агуу гэдгийг чинь сэрээж мэдүүлж байгаа зүйл. Тэгээ тэрийг хайраар үлдэж байгаа, мэрэгэн ухаанаар үлдэж байгаа бол за магадгүй 3 дахь шинж тэмдэг нь бол таны сэтгэлд юу мэдрэгдэж байна. Та сэтгэлдээ нэг л нуугдаал, хаагдаал, яана энэ багшийнхаа өмнө ингээ хэлчихвээ, тэгчихвээ, ингээд ийм байдалтай байгаад байна уу? Үнэхээр та нэг гой хүлээмжшөөрөгдөөж, тэнийж, инээж, баярлаж тэр жинхэнэ мөн чанараа сэрээж гинүү. Та сэрээж чадахгүй хуучин тэр програм буюу травманыхаа тогтцтой автаал нэг л юмад автаал гунаал, гутраал, уйлаал, унжаал, уйлж мунжих юм гаралгүй л яах вэ? Гэхдээ л тэрэндээ автаал амьдралд хар бараан санагдаал ийм байгаад байгаа бол арай бас гадсан байгаад байна. Тэгэхээр дээд үйлчлэлийн сэтгэл хөдлөл, нэгдмэл байдал, хайр, баяр хөөр, аз жаргал энийг чинь сэрээж авал энэ үнэн. Зөв таны өөрөө чинь үнэнтэй ойртуулж байна. Тэгээ хайр байгаа бол тэгээд эдшид бол та юм а, болормаа биш юм а. Надад эдшид байхгүй. Зүгээр миний туулсан зам л надад эдшид юм а гэдгийг ойлголцсон учраас би энэ туулал зөв юм а гэж би та бүхнийг одоо энэ гэгээн оршихуйтай чинь холбох портал буюу дамжуулагч. Портал гэхэлэр ч одоо яг дамжуулагч хоолой болж өгж байгаа болохоос биш надад эдшид авахгүй байна шүү дээ. Тэгэхээр энэ хэдүүгээр л таних байх таа л гэж хэлсэн дээ. Үнэхээр гой хариулт юм тийм ээ. Тэгэхээр одоо ялангуяа маш олон хүмүүс яг энэ амьдралынхаа мөн чанарыг мэдхийн төлөө за сүнсний сэрэлтч гэж янз бүрээр нэрлэдэг байгаа тийм ээ. Өдөр болгоныхоо энэ амьдралыг яг диважин байлгаач болдгийм үгүй юу гэдэг эрэл хайгуулаа хийгээд явж байгаа хүмүүст маань үнэхээр хэрэгтэй мэдээлэл байлаа гэж бодож байна. За тэгээд хэдүүлээ бас подкастныхаа төгсгөл хэсэг рүү орохгүй бол цаг маань нэлээд урт болоод явцсан байна тийм ээ. Тэгэхээр үнэхээр гайхалтай яг ингэ болмаа коучтэйгээ урд нь хийжсэн подкастуудтайгаа харьцуулахад яг нэг юм бүрэн дүүрэн энергих нь одоо хэмжээ гэх юм уу да бүр ингэ хязгааргүй болцсон юм шиг үнэхээр гой мэдрэмж төрж ийн бүр ингэ ярих тусам тэр одоо үгний сонголт ч гэдэм үү те тэр хариултууд бүр үнэхээр нэгийг бодож хоёрыг тунгаахаар гой хариултууд байна гэж одоо мэдрэмж зүн совиндоо их итгэдэг хүний зүгээс бол мэдрэгдлээ манай Бат Эрдэнэ ах манаас өөрөө дүгэлтэй хэлэх багтай төгсгөлт нь. За тэгээд ер нь подкастаа нөгөө тантай бас уулзаад яриад байж хат нэг айгүй гоё
үг хэлжсэн би энд тэмдэглэж авсан байгаа байхгүй юу. Тэгэхээр мэдээж бидний энэ физик бие махан бие болвол одоо энэ амьдралтаа хэдэн нас хүрээтэй ингээд махан бие бид нэр орхин тийм ээ. Тэгэхээр энэ дээр одоо нэг ер нь бол жинхэнэ ухамсартай нас баралт гэдэг бол энэ дэлхий дээр бүтээсэн бүх зүйлээ бүрэн тавьж явуулах юм а гэд та нэг ярьжсэн шүү дээ тий. Тэгэхээр яг энэний цаад утга гэдэг юм уу тий. Энэ нь одоо яг юу гэсэн үг юм бэ гэдэг дээр бас нэг тайлбарлаад өгөөч гэж хүсмээр санагдлаа. Маш гоё асуулт. Тэгэхээр энэ хорвоо дээр бид нэр төрөхдөө нэг 3-4 замыг туулах гэж төрдөг тий. Эхний одоо хүүхэд би эхийн эвлэгээс гарлаа, хүүхэд болоод мэндэллээ. Энэ үед би сониучрахаж хорвоог нээх гэж, explore хийх гэж, хорвоог нээх гэж мэндэлдэг. Тийм ч учраас хүүхэд сарвгар гэдэг штэ одоо сарвалзаад гэдэг штэ. Сарвалзаад хамаг юм татаад, хамаг юм сонирхоод, хамаг юм эвдлээд байх юм бойл дугуй цаашаа гэж хаагаад байдаг тийм нөө. Гэтэл цаад мөн чанарын өгдөлний хорвоог таних гээд байгаа байхгүй. Сониуч өгдөлтөд төрдөг хорвоог таних гээд байгаа. Тэгэхээр энэ бол хүүхэд насны маш чухал үе. Гэтэл хорвоог таних процессд нь хүүхэд насны элдв травма янз бүрийн зүйлсүүдээр хаалтуудаар гаргаж ирээд хаагаа цааш нь түлхээ чимээгүй дугуй тэглээ ингээд ахлаар нөгөө сониуч байдал нь хаагдчихдаг. Гэтэл цаад сониуч байдалд нь саад болохгүйгээр нээгтэн тусалж өгөөд, сонирхтон тусалж өгөөд ингээд нээлттэйгээр өсөх юм бол хүний дараагийн 2 дахь алхам болох нь болохоор эхлээд хорвоог таних буюу сонирхож ингэж нээлээ. 2 дахь том алхам нь болохоор эксперимент буюу турших байдаг. Тэгэхээр одоо би хорвоогийн юм гэдгийг танилаа. Тэгээд би ийм нэг хүсэл мөрөөдөлтөд бүтээх хүсэлтэд төрсөн. Тэгвэл одоо энэ юмудаа туршаадах юм. Тэгэхээр турших үеийнэдээ илүү одоо өсвөр наснаас эхлээд 30 нас одоо тэгээ өсвөр наснаас эхлээд ингээд туршиж эхэлж байгаа шүү дээ. Янз бүрийн юмнуудыг ингээд туршиж үзэл сонирхож үзэл тийм ээ. Эксперимент хийж байгаа гэсэн. Эксперимент ингээд туршиж хийж байхдаа би энэ хорвоо дээр яг юу бүтээх юм бэ? Энэ хорвоо дээр яг юуны төлөө төрсөн бэ гэдгийн зам нь илүү тодорхой болоод эхэлж байгаа. Тодорхой болоод туршаад эхлэх юм тий. Тэгэнгүүт дараагийнх нь 3 дахь алхам нь болохоор creation буюу бүтээх. Одоо би эдэр насандаа очлоо. Одоо жинхэнэ өөрийнхөө дотор жоохон уучраа олчлоо. Миний хийх юм тодороод ирлээ. Амьдралын зорилго тодороод ирлээ. Миний үнэт зүйлс тодороод ирлээ. Юу чаддیں۔ Ямар ур чадварыг хөгжүүлж үү гэдг нь тодороод ирлээ. Одоо би энийг бүтээе гэд бүтээгээд эхлэх юм. Тэгээд бүтээлээ, түгээлээ, хүмүүст өглөө, үйлчлэлээ, нас бие чинь сайхан гүйцээд одоо 60 70 хүрээд нэлээд сайхан одоо энэ материалыг амьдралаас халах мөччин өрөөд ирлээ. Энэ үед бүх юмыг тавьж уулах процесс эхэлдэг буюу let go. Одоо бүтээсэн юмаа өөрийгөө тодорхойлолтоос холдуулаад, бусдад дамжуулаад, өгөөд, цааш нь дамжуулаад энэ хорвоогоос халах. Би энэ хорвоод эрэхтэй нүцгэн буцаж байгаа шүү дээ тийм ээ. Тэрэн шиг энергиэр ямар нэгэн юмнаас зууралтахгүйгээр халах процесс явагдана. Тэгээд сонирхолтой нь хүн өөхөх төрөх явцад хүний тархинд заяамал тийм DMT буюу тэр хорвоогийн гэгэн тэр үйлдэл квант оршихуй бүтнээр нь мэдрэхэд тусалдаг тийм гормон ялгардаг. Гормон DMT гэдэг гормон одоо бодис өгөгддөг химийн бодис өгөгдсөн байт юм байна. Тэр нь өөхөх төрөх хорих явцад ялгардаг. Тэгэхээр төрөх явцад яг нь хүүхэд вау халсан одоо миний яриад байгаа нөгөө гэгэн үннийгээ мэдэрч төрдөг байна штэ. Тэгээ хүн нас барахтаа маш гоё нүүрний юм хориултаагаар ингээд бүгдийг тавиад явуулдаг мөн үү? Тэр чин тархинд нь DMT буюу бургацаа болчирханаас нь хорвоогийн үннийг материалын ертөнцөөс хальж мэдэрч тэр жинхэнэ хайр, баяр баясгал, дүүрэн байдлаа бүтнээр нь мэдрэхэд тусалдаг. Тэр химийн бодис нас барах үед нь ялгардаг. Тэгээ сайхан энэ хорвоогоосоо айдас үгийг халаад дараагийнхаа одоо тэр энерги сүнснийхээ аяллыг хийгээд цаашаа явдаг байна шүү дээ. Энерги чинь физик биесээ ангижраад явдаг байна. Физик бие дээр нэр ингээд болоход төрөхөд эхлээд яах нь. Эхлээд сайхан сониучрахж хорвоог нээлээ, тэгээд дуршилт хийлээ, тэгээд бүтээлээ, тэгээд бүгдийг тавьж уулаа ийм процесс явагдав. Хүн эдгээд ирэхээрээ үнэхээр тэгдэг. Хүүхэд насныхаа сониуч байдлаа даруулчихсан. Сониуч байдлаа нэгээг бол
Эдгээд тэгэхээр хүн сурж сонирч хаад ирдэг. Эн чинь тэгээ юу юм? Энийг сонирхоё. Шинэ юмд нээлттэй болж эхэлдэг. Дандаа л хуучин юмаа давтаал, дандаа л танил юмдаа автаал, танил нэг л юм химийн юмаа давтгаа болоод сүнсэн сэрж эхэлдэг. Нэг л хэвийн юмаа давтаад байгаа үед сүнс өөрөө унтаа байдалд орчдөг. Зүрхчин унтаа байдалд орчдөг. Учир нь таны сүнс, амин сүнс, мөнхөд орших амин сүнс чинь шинэ юмыг эрэлхийлж, хайж, сонирхох дуртай. Тэгээ эдгээд ирэхээр шинэ юмаа сонирхлоо. Тэгэд хүмүүсийн маш их хэлдэг зүйлэл багшаа би энийг тушаад эхэлсэн. Ийм юм хийгээд ирсэн шүү. Ийм юм бүтээгээд ирсэн шүү. Сонирхолтой миний дотроос ийм юм гарлаа. Би энийг чаддсан байж тээ. Хөөх би олон хүний өмнө тайзан дээр ярьж чадчихээн гэд ингээд тушаад эхэлдэг ба. Миний өвч гэсэн тийм байсан. Тэгээд энэ явцдаа хүн өөртөө итгэлээ. Ингээд би бол дээд оршихудаа холбоотой итгэл би болно. Итгэн штэ. Гэтэл үнэндээ хүн дурсаж явах явцдаа, бүтээж явах явцдаа дахиад яах нь ил ухамсараараа өөртөө итгэлээ бий болгож явж байдаг. Хүн алдж, онжиж, хөдөлж, бүтээжж итгэх итгэлээ олж авах нь. Бод хүний орж авах нь штэ. Тэгээ өөртөө баттай болох нь байна. Тийм процесс явагдаж байгаа. Түрүүний яг ингээ ярьж явах тэр нэг юм гоё тоглоом тоглож байгаа юм шиг те. Сониучрахаа туршиж үзээд ингээд үзээл та гэж тэр хэсгүүд бол үнэхээр гайхалтай. Тэр pure consciousness гэдэг хэдүүлээ нэг ярьжсэн те. Цэвэр ухамсараараа тэр өөрийнхөө яг энэ амьдралаа гартаа аваад тэр деважинг бүтээж байгаа тэр нэг юм шидэт тохиуртай сахиусан тэнгэр болоод хувирчж байгаа юм шиг л надад мэдрэмж төрлөө штэ. Тэгээд маш гоё юм. За. Тэгэхээр энийг энэ дээр нэмээд хэлэхэд үнэхээр та цэвэр ухамсараа одоо бид нар ингээд хөгжмийн удирдаач гэж байгаа мөн. Хөгжмийн удирдаач гэж байгаа. Энийг ингэж тайлбарладаг. Хөгжмийн зэмсэг бариад сууж байгаа хүмүүс нь бол энэ таны сэтгэлийн менежер хэсгүүд ч юм сэтгэлийн хэсгүүд байж байдаг. Хөгжмийн удирдаач нь болохоор таны цэвэр ухамсар буюу тэр гэгэн оршихуйч байгаа. Гэтэл удирдаач ямар хөгжим тоглох буюу таны амьдрал ямар хөг хэмнэлээр ямар хөгжим тоглож ямар гой бүтээлээр дуулах вэ гэдгийг таны цэвэр ухамсар шийднэ. Цэвэр ухамсараа нээгээгүй байгаа цагт яах нь вэ? Тэнд ч нэг морин хур ганцаараа чарлаал, энд ч нэг пиано орлол. Тэгэл нэг яг хөг нийлэмж нь яах нь вэ? Хөг нийлэмж нь олон янзын хөгжим нийлж өөрийн өнгө ойс дууралттайгаар одоо тэр гэн асад одох юмсан гэдэг шиг тийм сайхан бүтээл гарахгүй байх нь штэ. Гарч болно л доо. Гэхдээ тийм их гоё мөнхөд ортой ийм гоё бүтээл гарах нь чадамж нь сул байгаа дах нь. Ягаад гэвэл тэнд удирдаач ажиллахгүй. Тэнд зүгээр хөгжмийн зэмсгүүд ганцаараа дуу гаргаад байж болох нь шүү дээ. Тэгэхээр гэгэн тэр дүрээ нээгээд өөрийнхөө бүрэн бүтэн байдлыг олж аваад ингээд зоригтойгоор зүрхтэйгээ ингээд орж ирэхэд үнэхээр би чинь уян хатан болно, сэтгэл чинь уян хатан болно, бодол чинь уян хатан болно. Ингээд ирэхин цагт гар хөрчим янз янзаар хөдлөөд амьдрал дээрээ диважин бүтээх, бусдад хайр аз жаргалыг бэлэглэх тийм гоё хөг нийлэмжээр бүтээлүүдэд тойрох нь байна. Тэгэхээр та өөрөө амьдралынхаа удирдаач болох нь шүү дээ. Удирдаач гэж хэлдэг тий. Тэр бие, оюун ухаан, тэгээд энэ сүнслэг энэ гурвын тэр дотоод нэгдмэл байдал бол бид нарыг жинхэнэ нөгөө юм гоё бүрэн дүүрэн байдал руу хөтлөх нэ. За тэгээд гурлаа ерөөхдөө подкастынхаа төгсгөл хэсэг рүү орё. За тэгээд энэ дээр манай Бат Эрдэнэ хөтлөгчийн маань зүгээс бас гоё дүгнээд нэг сайхан базаад өөрийнхөө бодлоо илэрхийлээд Балмон коуч манаас нэмж хэлэх зүйл байвал хэлээд тэгээд өнөөдрийн подкастаас өндөрлөе гэж бодож байна тийм ээ. За ер нь нэлээд асуултуудаа бас хариулт авлаа. Тэгээ одоо Деважин руугаа жоохон төгчл байя. Нөгөө энэ өөрийнхөө өөрийгөө байгаа орчноо Деважин болгох гэж шүү дээ. Тэгээ одоо болох хаа гэж бодож шүү дээ. Тэгээд өөр Деважин бий болох гэж байгаа хүмүүс байвал бас болох юм байна гэж хэлээ да.
айгүй батсууртай ингээд нөгөө айгүй хөөрхөн. Бат Эрдэнэт мах бит хоёрыг хараад хүмүүсээ ингээд харж байгаа хэл та тий. Одоо Бат Эрдэнэ ахта төстөө хэм маягийн хүмүүс үзэж байгаа бол ааха ингээд яг нэг юм байдалтай. Миний зүгийн хүмүүс чинь ингээд жоохон хөөрөө ер нь ингээд бүр наривчлал судлаад шинжилэл ухаасаа илүүтэйгээр ингээд нэг юм зүн совин мэдрэмжээрээ ингээд тулгуурлаад нэг юм жоохон ингээд хөнгөн явж гадах жоохон тал байдаг. Тэгэхээр энэ хоёрын айл нь бол буруу зүг гэсэн юм бол угаасаа яг байхгүй. Бидний нэг юм яг л мөн чанар байгаа даа шүү дээ. Өөрөө өөрсдийнхөө мөн чанараар хороо ертөнцөө бүтээх гэж явж байгаа удирдаач нар юм байна гэж бас бодлоо. Тэгээд Болорбан коуч маань гоё подкастад өгнээд төгсгөнөө гэж урьж байна. За. Тэгэхээр та ингээд сонсоо сууж байхдаач, ингээд байж байхдаач бүрэн бүтэн бүхэл бүтэн оршихуйч юм байж байгаа. Зүгээр тэрийг санаж сэрхэлж чухал. Ийм байдаг шүү гэд ингээд нэг анзаарах, сонирхох тийм ээ. Тэгээд хол биш юм байна. Ялангуяа одоо шинжлэх ухаан хөгжчихсэн энэ үед бол ерөөсөө тэр маш олон жил бясалгаад, маш олон жил ингээд өөрийнхөө энэ материалыг ертөнц дээр гэр бүлээ орхиод, ийш тийш хамаг ажиллаа хаяад ингээд явах хэрэггүй юм байна. Яг тэгээд байнгын зориулалт гаргах нь зөв. Одоо сонголт хийх нь сонголтоо хий. Тэгээд зориулалт гаргах нь бол танаас мэдээж би өмнөөс ч аваачаад ийшээ ороо гэд оруулчихгүй та өөрөө тодорхой хэмжээнд хичээл сэтгэл зориулалт гаргаж иж ингээд гэгээн дүрээ гэгээн тэр бүрэн бүтэн байдлаа нээ мэдээж танаас зориулалт гарна. Гэхдээ хол биш юм байна шүү. Үнэхээр ойр юм байна шүү. Би бүр үнэхээр гайхаад байгаа байхгүй. Болормоо өнөөдөр бүгдийн сайхан хаацсан бясалгал хийхгүй ээ. Одоо өөрчлөгч нар трауматай хамаагүй трауматай хүн бясалгал хийдэг юм аа бити бясалгал хий байж. Жохон бэлдэж жаад хий. За сайхан чандан ямар хань болоо шүү бити энэ янз янзын амьдралаа авчиж чадахгүй гэж бити янз янзын юм яриад байгаа ингээ хаачдаг байсан бол би хүмүүсийн замд хүндэлсэд байсан байна гэдгийг ойлгосон. Тэгээд нээж болох юм байна. Гэтэ зөв аргаар нээвэл танд эргээд зовлон болохгүй. Энийг энэ том энерги мэдээлэлтэй уулзчаад тэрийгэ дааж чадахгүй, галзуурсан юм шиг тогтож чадахгүй, хөөрөөд ингээд янз янз болоод тийш тийшээ давлгаалаад гөөхгүй, тогтоод, бод оршоод энийгээ тогтоогоо сайхан бүтээл болгоод гаргаад урсгаад тий хүнд хэрэгтэй юм гаргах боломж нь байна. Энэ зам нь бол одоо миний туулал бол энэ зам юм байна гэд би зүгээр яхаа хэлчих. Би ганцаараа өөрийгөө зөв гэж хэлээгүй шүү те. Миний зам бол энэ байж таарсан шүү. Тэгэхээр энэ зам цорын ганц үнэн байх албагүй. Гэтэ яг хуу энэ замаар явбал их зүгээр амархан юм байна шүү гэдэг хэлж би нөгөө амархан нээчээд байгаа байхгүй тий. Нэг зовоогүй штэ. Нөгөө 3-4 настай хүүхэдтэй эн чинь одоо нөгөө гормон мормоны өөрчлөлтөнд явж байгаа эмэгтэй чинь тиймч хурдан тэр чандан юм руу орчих учиргүй байхгүй юу? Гэтэл болж штэ хөөрхөн. Тэ? Тэр болтгол юм байна танд ойрхон байгаа юм байна шүү. Та зүгээр байж болно гэдгийг өөртөө зөвшөөрөх. Тэгээд үйлдэл хийх, сонголт хийх. Энэ л чухал. Тэгэхээр яг энэ цаг мөчид бас манай гэгээн одоо оршихуйгаа нээх энэ хөтөлбөр маань бас эсэлтэй авч байгаа тийм ээ. Тэгэхээр доор description хэсэг дээр та бүхэндээ дэлгэрэнгүй мэдээлэл авах болон хэрхэн бүртгүүлэх талаараас линк холбоосыг тавиад өгч байгаа шүү. Тэгээд түрүүн бас дурдсан нөгөө Солонгос болох хязгааргүй чадамжаа нээх гэдэг ивент маань 7 сарын 5-нд бас болох гэж байгаа. Тэгэхээр та бүхэн манаас бүртгүүлэх боломжтой байгаа шүү гэж хэлмээрээ. За тэгээд энэ дээр нэг асуултыг бас дутуу орхицсан юм шиг санагдлаа л да. Яг энэ одоо гэгээн оршихуй гэх тийм ээ. Оршихуйтай холбогдох тэр нэг процесс явагдаж байгаа ш тий. Тэр нь яг физик бие дээр яаж илэрдэг вэ? Тэгээд энийг нөгөө шинжлэх ухааны талаас судалсан байдаг уу гэд одоо нөгөө кристалл болор гэл тий кристалл болор энэ төр гэл хэдүүлэн ярьжсэн ш тий. Энэ дээр нэг жоохон дэлгэрүүлээд яг шинжлэх ухааны талаас нь мэдээлэл өгвөл бас хүмүүст маань сонирхолтой болов уу гэд бас манай багийнхны зүгээс асуулт ирж байна. Тэгэхээр энэ дээр бас та хариулаад өгөөч гэж хүсэж байна. Тэгэхээр quant бид нөгөө quant оршихуйг divine presence, divine consciousness гэдэг гэгээн дүр гэгээн оршихуй гэсэн утгаар нь манай хөтөлбөрт бол нэрлэж байгаа. Энийг бол буддын гүн ухаанд ухамсар гэж нэрлэж байгаа, цэвэр ухамсар гэж нэрлэж байгаа. Quant physics бол quantum field, quant орон зай оршихуй гэж нэрлэж байгаа тийм ээ. Янз бүрийн оршихуйд байгаа. Тэгэхээр энэ чинь одоо бол хэмжиж байгаа шүү дээ. Бидний тархины үйлдэл маань
стрессийн төлөвт байхад бол тэр quantum field буюу цэвэр оршихуй гэгээн оршихуйтайгаа холбогдох боломжгүй, тэрийг таних боломжгүй. Харин шинжилгээ ухаанаар гэхлээр тодорхой хөгжим, дугуйлалт, тодорхой амьсгалын дасгалуудаар, тодорхой хөдөлгөөнүүдээр, дуу аваагаар тархины үйлслийг тета, альфа, эхлээд альфа бол ингээд амар амгалан тайван байдал. Тета бол нэг жоохон ийм сэргэг, зүрхчин ийм тайван хэрнээ, тархичин сэргэг энэ байдал. Гамма бол бие чинь маш юм сэргэг. Тэгээд бүр ингээд биесээ халаа явцсан байдал. Тэ? Энэ яаж мэдрэгдэг вэ гэхлээр альфа төвшөндөө болохоор хүн стрессийн төлөөс гарахаараа эхлээд альфа буюу байгалийн тийм тайван байдлаа мэдэрнэ. Ерөнхийдөө би нэг тайван, амьсгал тогтун, нэлээд тайван байдалтай байх нь. Тета төвшөндөө орохлоор зүрх маш гой хүчтэй ийм тайван. Гэтэ толгой маш гой сэргэг. Толгой ингээд сэрээл, дээшээ ингээд нээгдээл, гэрэл асаал, гэрэл асж байгаа мэдрэмж төрөөл, чимчигнээл, ингээд ийм дээшээ ингээд мэдээлэл хүлээж аваад ингээд ирдэг. Тэгэл энэ байдал бол оршихуй руу ингээд холбогдож байгаа нэг тохио байхгүй юу, тийм ээ. Тэгэл нүдэнд чинь маш гоё юм геометрийн одоо бидний тарих квант оршихуун мэдээллийг sacred frequency буюу одоо долгионоор үйлслээр хүлээж авдаг. Тэр үйлслийг бидний тарих дүрсээр хүлээж авдаг. Дүрс нь ариун геометрийн дүрсүүд гэж нэрлэдэг. Үнэхээр нүдэнд ийм хизээч амьдралдаа харж байгаагүй маш гоё угуулц бүхий тэгээд хизээч амьдралдаа төсөөлж харж байгаагүй тийм өнгөөр ингэж орж ирдэг. Энэ бол тета байх нь шүү дээ. Тэгээд гамма бол ингээд бүр гүн бясалгагч нарын ордог дээдийн дээд одоо энэ төвдийн лам нарын ордог тийм гамма үйлцэл байхгүй. Энэ бол тархич нь бүр цав цагаан тархины тэр хэмжилтийн төхөөрөмжүүдэд тархичинд ямар ч энэ цахилгаангуудад байхгүй цав цагаан болоод харагдана. Грей матер буюу цав цагаан болоод харагдчихдаг. Тета төвшөнд бол тархич нь ингээд нилээн юм одоо дээд үйлцэлтэйгээр ингээд долхиолоод ингээд улаан болоод байж байгаа юм шүү дээ. Гэтэл гамма буюу хамгийн дээд гүн бясалгагч нарын төлөв рүү ороход бол бие чинь ингээд маш сэргэг болно. Тэгэнгүүтээ тэр нүдэнд харагдаж байгаа дүрсүүд ч юм ингээд бөөнөрөө ингэж орж ирнэ. Асар их гэрэл орж ирнэ. Тэгэнгүүтээ пүф гэд бие чинь энэ матер байхаа болоод шууд үйлзэл болоод ингээд одоо надад мэдрэгдэж байгаа мэдрэмж бол шууд үйлзэл болоод тэр үйлзэлтэй нэг болчихдог. Өөрөөр хэлбэл миний нүдэнд харагдаад байсан тэр геометрийн төвшүүд үйлзэлтэй би нэг болоод би нэг автаад би байхгүй болоод ингээд уусаад орчдөг. Тэр тохиолдолд хэмжилтээр тархич нь цав цагаан. Тархинд ерөөсөө ямар ч хүн байхгүй юм шиг цагаан болчихж байгаа. Юу ч авахгүй болчихж байгаа. Тэгэхээр энэ бол гүн бясалгагч нарын гамма төлөв байхгүй тий? Гамма төлөв. Тэгээд ийш нь оруулахад тухайлбал одоо хүний өөрийнх нь байгалийн заяамал тэр химийн бодисуудыг ашиглаж байгаа байхгүй. Одоо бид нар psychedelic гэж юу гоо одоо мөөг зөөг хэрэглэхэд нэг хүмүүс тийм төлөв рүү ордог гэж хэлж ирсэнтэй. Гэтэл өөрийнх нь амьсгал нь ялангуяа амьсгалаараа дамжуулаад энэ доод хүртнүүд тэ зүрхнээс доодох тэр үндэс хөөд наран сүлжээ гэдсэнд чинь хуримтлагдсан байгаа ам хамгаалах зүнгийн энергийг суллаа, зүрх рүү суллаа, зүрхий чинь нэгээд зүрхний долгион чинь асар хүчтэй болоод 0 одоо бүр дээд төлөвтөө зүрх чинь хамгийн гоё хайр дээд төлөвтөө 0.7 өндөр хэмнэл биш. Яг бүр гүн тайван байгаа тэр хэмнэлтэд ингээд ороод ирэнгүүт тархи руу чинь зүрх чинь тэр хүүхэд бүтээхэд зориулагддаг амиа хамгаалахад зориулагддаг асар хүчтэй энерги тархи руу чинь зутгаад тархи чинь сэргэг болгоод тархи чинь энергиэрээ дүүрчихлээрээ дээд мэдээллийг хүлээж авах чадамжтай болчихж байгаа. Тархи өөрөө хүний биеийн 20% энергийг ашиглаж яадаг. Дандаа энергийн дутагдaltaй явж яадаг. Ам хамгаалах зөндөө бол ерөөсөө энергийн гүн дутагдaltaй тархи ажиллахгүй. Тархины дээд энэ неокортекс ажиллахгүй хэмжээнд явж яадаг мөн үү? Нэг л юм ойлгохгүй, анхаарал тогтохгүй, юм хүлээж авахгүй, суралцахгүй юм анангуулалтай байдалтай байж байгаа. Гэтэл бясалгалаар хөгжмөөр тэр самади дасгалуудаар ингээд сайхан нэг болгоод ам хамгаалах зөнгийнх нь энергийг суллаад
зүрхээр нь идэвхжүүлээд өнгөө тархич нь энергиэр дүүрчихэж байгаа. Тархич нь маш гоо сэргэг болно. Вау гэж сэргэг болох нь байна. Тэгээ сэргэг болцсон энергит сэргэг болцсон байхад нь байгаа цагт нөгөө борхоцоо булчирхай чинь нээгдээд мэлмийн хүрд гэдэг нь 6 дахь хүрд чинь ингээд нээгдээд дээрээс шууд мэдээлэл хүлээж авна. Энэ бол хүний заяамал өвдөл, байгалийнхын цаанаас нь өвдөл. Тэгэхээр борхоцоо булчирхааны чинь доод хэсэгт нь борхоцоо булчирхаан чинь ийм кристал буюу болор дээр ингээд сууж идэг. Тэр болор өөрөө тесрэх үед тэр DMT буюу материалын ертөнцөөс хальж мэдэрдэг 8 хэмжээс, 9 хэмжээс, 11 хэмжээс мэдэрдэг химийн урвал гормон нь ялгарх нь шүү дээ. Нэг өвхөд төрөхөд ялгардаг. Тэр гормон ялгардаг ах нь. Тэр кристалл нь өөрөө бид нар одоо нөгөөооны фотор гэж байгаа элдв орчны хор. За ялангуяаооны тэр борхоцоо булчирхай кристал буюу болрын гадна талаар нь бүрхэгчдэг. Тэр нь бүрхэгдсэн байгаа цагт тархины манангуулал үүсээд толгой ажиллахаа болоо дээд уршихуй юуч байхгүй холбогдгоо болчт юм байна. Тэрийг гисэлж гаргаж ирэх нэг зам бол амьсгалын дасгал байдаг. Зөв амьсгалах. Хамраараа амьсгалаа, гаргалаа. Тэгээд ямар нэгэн хөдөлгөөн энэ доор гатцсан байгаа ам хамгаалах зөнгийн энергиудыг сайхан сулалж өгөөд дээш нь тархи руугаа цутгаад байхаар тархи руу ирж байгаа энерги оксижен хүчил төрөгч чинь тэр борхоцоо булчирхайг тойроод барьсан байгаа чадамжийг нь хязгаарлаад байгаа тэр хамгаалалтыг дуцхоод гараад ирдэг. Энэ үед мөнхөд яах нь пүф гэдэг мөнхөд нөгөө гэгэн оршихуй тэр конд оршихуйтайгаа холбогдох мэдээлэл хүлээж авах чадамжтай болох нь шүү дээ. Эдгэрэл талаас бол яаж байгаа гэхээр хэрэг анзаарвал лимбик систем буюу тархины нөгөө сэтгэл хөдлөлийн тархи гэж байгаа. Сэтгэл хөдлөлийн тархи айдсын төвчин нэг юм тархины гол хэсэгт байрлаж байгаа мөн үү. Тэгээд бүр тэрнийх нь голын гол хэсэгт нь борхоцоо булчирхай байгаад байгаа. Гэтэл бид нэр дандаа сүр сэтгэл хөдлөлтөд автаал, дандаа л травмадаа автаал, дандаа л тэр ам хамгаалах зөндөө итвчээд байгаа цагт сэтгэл хөдлөлийн тархи чинь дандаа л өнгөрсний хуучин мэдээллүүд сэтгэл хөдлөлийг чинь итвчүүлээл дандаа л нэг доод үйлслийн уур гуниг бухимдалдаа автаал тэр хэсэг чинь итвчээл байгаа байхгүй. Тэнд ерөөсөө хуучнаа л давтж байгаа, зовлондоо л автж байгаа нөхцөл байдал бий болоод байгаа болохоос биш нөгөө борхоцоо булчирхай чинь нэгдээ дээд мэдээллийг хүлээж авах боломж нь гарч ирэхгүй байгаад байгаа. Тийм ч учраас одоо би хөтөлбөр дээр хэдийгээр би травманы тухай маш их суралцсан гэсэндээ анхаарлыг травманаас холдуулаад хэдийгээр би травма эдгэх зүйлийг хийж байгаач анхаарлыг травманаас холдуулаад энэ бол чиний дээд үйлзэл, дээд сэтгэл хөдлөл, өөрийн мөн чанараа таних ухаан юм шүү гэж урам зориг болгож оруулж ирж байгаа. Энэ нь үнэхээр үнэн. Учир нь би юунд ач холбогдол өгч, юуг үнэн гэж итгэх нь. Би бол намайг олон хүн зовоогоод би бол одоо үнэхээр маш их травматай хүн юм а. Би бол азгүй амтай юм а гэж ингэж итгэх юм бол яг тийм л байна. Гэхдээ та тэр хүн нэмийг даван туулж явахдаа маш их зүйлийг маш их ур чадрыг хөгжүүлсэн байхгүй юу? Энгийнээр хэдүүлээ харах юм бол тэр гэгэн оршихуйгаа нээхийн өмнө бид нэр яг тэр соматик гэдэг соматагаа ажиллана гэсэн шүү дээ. Физик бие дээрх саяны тэр дурдаад байгаа шинж тэмдгүүдтэйгээ ажиллах, тэр травманы чангарлуудаа суллах, тэр ам хамгаалах зөнгөө ингэж сайхан тавьж явуулах тэр үйлдэлүүдийг хийх нь шүү дээ, тий. Тэгээд дараа нь сэтгэлийнхээ олон учруудыг таних буюу яг тэр сэтгэл дотор байгаад байгаа буруу хараад хоорондоо зөрчилдөд байгаа хэсгүүд маань нэгдээд нэг учраа олоод сурчих нь. Тэгээд ингээд сав маань бэлтгэгдсэн сайхан сэтгэлүүдийн маань олон хэсэг учраа олцсны дараагаар яг одоо болормоо коучийнхөө тууллаар л явах нь шүү дээ, тий. Дараа нь тэр гэгэн оршихуйтайгаа холбогдох зүйл рүү очиход бол биднэрт бол тийм болохгүй, боломжгүй, чадахгүй зүйл бол ерөөсөө биш юм байна. Тэгэхээр яг болормоо коучийнхөө бэлтгэсэн энэ тууллын дагуу гэгэн оршихуйгаа нээх энэ 3 үе шаттай бас хөтөлбөр та бүхэн маань сонирхож байвал бүртгүүлээд ороод ирээрэй гэж уурж байна тийм ээ. Энэ маш гоё урилгыг бас та нартай илгээж байна. Тэгэхээр бид нар яг яаж анхаарал хаана вэ, тэнд энерги вэ гэдэг бол үнэхээр яалтчгүй гайхалтай юм байна. Өмнөх подкаст дээр бид нар бас маш олон
талаас нь энэ сэдвийн хүрээнд ярьсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ түрээд одоо подкаста өндөрлөе гэж өндөрлсөнгөө энэ 3 хэмжээс ертөнцийн цаг хугацаанд жоохон баригдаад өндөрлчлөө. Гэхдээ энэ подкаст маань дууслаа гэд те бидний ярих сэдв дууссан гэсэн үг биш. Тэгээд дараагийн подкастаараа бид нар бол илүү яг энэ баялаг бүтээгчтэй, энэ крафт, за энэ одоо мөнгө санхүүч байдаг юм уу? За юу энэ сэдвүүдийг илүү жоохон яг энэ гэгийн оршихуйгаа нээхээр энэ маань яг ямар болж биднэрт ирдгийм бэ ч гэдэг юм уу те, илүү жоохон мөнгө олох, баялаг бүтээх, энэ хоёрын ялгаач гэдэг юм уу, бүтээгч энерги, энэ сэдвүүдэд бүр гоё томруулаад ингээд ярий гэж бодчихэ. Тэгээ дараагийн подкастаа бас өөр нэгэн одоо хамтран хөтлөгчтэйгээр энэ подкастаа явуулах болноо. Тэгээд хамт байсан сонсогчдоо маш их баярлалаа. Сэтгэлээ комент хэсэгт хуваалцаад таалагдвал бас бусдаа түгээгээрэй. Тэгээ subscribe дараарай. Тэгээ түр уулзлаа. Дараа уулзлаа. Баяртай. За баярлалаа.